Сайн уу. Яа, бид хоёр иргэ ирлээ. Иргэ ирлээ. Чатгараа л хичээгээд иргэж ирэх гээл байгаа шүү. Ганц дугаар хичээл яваад иргэ ирэл тэгээд байна. Сюрприз гэж гарч ирээ. Ийм. Гэтэ яг гол нь ингээд бид хоёрыг баримтлаж байгаа зүйл маань тууштай байдал. Тэгээд ингээд яг тогтсон хоёрлаа гэхдээ нэг ч юм уу хийнэж бодсон болооч чадахгүй ч гэсэн ер нь тууштай шантрахгүй явах гэж хичээдээ манайхаа. Тэгээ энэ дугаарыг бид хоёр хичээл би орон дээр хөвтөж байна амнаа. Оройхон хөвтөж байна. Оройхон ууж байна. Гуурсаар гэж. Оройхон мацаа. Яа, өнөөдөр бас ингээд тавтахын орой. Тэгээ бас айгуу гоё чийл сайхан байлаа. Жохон ойр зургийг олцоод нэг хальт хэлчих юм уу? За тэгээ. За чихэл. За манайх ч одоо энэ тавтах манай хичээлийн сүүлийн тавтах өдөр байлаа. Тэгээ дараа 7 хоног хичээл дуусаад тэгээ reading week гэж яваад жилгалтаа бэлдээд ямар ч хичээл байхгүй гэж яваад тэгээ тэрний 7 хоногт нь finals өгөө тэгээд миний 100-ны амьдрал эхлэх нь байна. Тэгээ 2 хоног ер нь сайхан шүдээ зогаал гэрэл гэл аз жаргалайсаа. Сая тэгээд айгуу манай цаг агараас ч ингээ сайхан болж малаа тэгээд айгуу гоё болохоор бас найзуудтайгаа card game дээр тоглож байгаа. Тэгээд лээ. Гоё. Чамар юутай. Надаар өмнө 7 хоногт Нью-Йорк хийж ирсэн байна. Амар гоёсан. Нэр гоёсан. Яг ингэ. За энэ талаар нарийн деталыг дараа гэж. Ярил авирч юм. За тэр Нью-Йорк хийж ирсэн. Тэр өстой гоёсан. Тэгээд Нью-Йоркоос ингээд яг дөнгөж явж ирчээд маргааш өглөөн нь ингээд ясан монголчуудаа ингээд бранчсан. Тэгээд тэн дээр амар хөөрхөн байсан. Тэн дээр нөгөө манай нинжигч Оксфордоос ирсэн байсан. Тэгээд хөөрхөн нинжигчтэй хавцуу базаад хөөрхөн байсан. Тэгээд дараа нь оройн манай Эмагийн төрс өдөр исэн. Найз. Шууд нэг өдөр. Миний хамгийн дотны. Одоо энэ төх одоо дотны ингэж нөмөр нөөлөг нэг юм өндөр шархан байдаг. Хөөе өндөр хэдээс метр вэ? 178. За дайг бол биш. 76 ч юм уу. Тэгээ айгүй л ер нь өндөр. Би хамаагүй. Зурган дээр чамтай харьцуулсан чинь нэрэл өндөр байхад гайхав. Би бол 92-ын татдаг байхаа. Тэгэхээр нэг толгооны зай гэхээр 70 санж бол батны эзтэй. Тийм ба. 70 санж гинэ. 20. Тэгээ 20 санж бол батны. Тийм ямагийн төрс өдөр болоод бид хоёр ингээд ресторан ороод тэгээ бэлэг мэлэг өгөөд бид хоёр хойлохноо. Тэгж байсан. Тэгэж хөрхөн байсан. Тэгээ дараа нь энэ 7 хоног жонгоо энд цаг агаар сонин амар сонин аштай байлаа энэ 7 хоног. Яг яг гадаа нартай хэрнээ хүйтэн. Ингээ нарны элч яг элчний дулаан байгаа нэг хүйтэн. Тэгээд өнөөдөр бол ингээд би ингээ урт нөгөө юу өмснө. Нэг богино өмд өмснө дээгүр юм жакеттэй тэгснээс хандалтай. Жохон яг гадаа юм хэлж мэдэхгүй нэг тийм байлаа. Наа чи баг манай энтхийн миний хувьд бол гоё цаг гарч гэж сонсогддог шүү. Гэтэ зарим нь өгөл мүл ячгаар яг сэрүүн ингээд илүү мэлгдээд. Гэтэ тийм цаг агаартай байлгаад хэрэг байгаач тэр хүмүүс ингээд бас одоо жохон cold авсан үтсэн тийм юмнууд байлаа. Тэгээд надад энэ 7 хоног нөгөө CPT-гээс олж авах стресстэйсэн. Тийм. CPT болохоор бизнес тийм одоо чи хэрэг ингээд тийм дадлан ажил хийхээр бол international item болохоор ингээд CPT гэж хийх хэрэгтэй. Гэтэ CPT хийхийн тулд чи ингээд major declare хийсэн байх хэрэгтэй. Тэгээд би major declare хийгээгүй. Тэгээд major declare хийчээд чи ингээд нэг unit-ийг хичээл авах хэрэгтэй мөлий. Тэгсэн чинь өнөөдөр манай ингээд тэр add and drop нөгөө хичээл нэмж болох deadline байгаад тэр бүхний талаар тийм ингээд нарийн ойлголтыг би өчигдөрхөн явуулж аваад тэгээд тэр өрөөнө жоохон ингээд жаад стрессэд ингээд яа юу ингээд мэдгүй одоо ингээд хэмээр олон ингээд restriction ингээд
яг оюутандаа хэрэгтэй биш гэх юм уу? Одоо ингээ Америк сурч оюутнуудад хэрэгтэй биш, зүгээр л улсад нь амар төрлийн restriction юм шиг гэх юм уу? Одоо би 100 internship хийх байсан ч гэсэн заавал CPT хийнэ. Тэгээ CPT хийх бол би ингээ хичээл аавна. Нэг үндтэй хичээл аавна гэхээр би мөнгө төлөх хэрэгтэй. Enroll хийж. That's tea. Тэгээ баг жоохон хийж асан гэтээ зүгээдтэй гэж. Ой, CPT OPT хоёр чи би тэгтээ 100-ийнхыг OPT гэж үзсэн шүү. OPT болохоор яг ингээд юу ясны дараа байлуу. Тийм, төгссний дараа яа гэм шиг лээ. Тэр нь OPT-ийн CPT-ийн нийт ингээд нийлүүлээд ингээд хэсэгчлээд хийсэн хугацаа нь 12 сар дотор байх хэрэгтэй юм шиг лээ. Тийм. Тийм. Тэгээ OPT-г бол нөгөө юу лээ? STEM бол 3 жил. 3 жил. Бус. Тийм, non-STEM social юу бол 1 жил. Тийм, тэгээд сониршиг бас. Тийм юм билээ. Тэгээд энийг яг ингээд яаж исэн ч гэсэн нөгөө unpaid internship зэрэг бол гайгүй болоо гэж бодчихсон байхгүй юу? Тэгсэн чи үгүй юм байлээ. Тэгээ миний ингээд одоо нөгөө advisor-тайгаа митингээр яриад тэгсэн чи ингээд physically би Америкт байгаа тохиолдолд дадлага ажил ингээд орлогоор орж иж байгаа бүх зүйлүүдийг ингээд ямар нэгэн байдлаар ингээд approved болох хэрэгтэй. Одоо юунаас federal government-ийн юмнуудаас тийм. Тэгэхгүй бол одоо ингээд баахан оюутнуудыг чинь нөгөө энд явуулаад байгаа буцаагаад жоохон л их танаа тэр хаваар ер нь жоохон тийм Трампийн тэр юу ер нь жоохон оюутнууд гадаад оюутнуудыг явуулах тэр юу Калифорниа тэр хаваарх сургуулиудад нэлээд болж байгааг сонссон. Тийм манайх ч нөгөө цэнхэр state болохоор цэнхэр буюу Трампийн эсрэг state нь болохоор илүү хүчтэй ажиллаж магадгүй. Гэтэ нөгөө талаас манай ч бас нөгөө мэдээ сайн хэлж мэдэхгүй юм байна. Гэтэ тийм болохоор тийм газруудаа идэвхтэй хийгээд байгаа юм болов. Хүши хоёлаа ингээд Трамп гэж ингээд яриад иж болох юм уу? Одоо бүр ингээд сүултээ сошиал медиа дээр ингээд юм хамаагүй ярьчмаар ах. Ер нь ингээд international оюутнуудын тийм ингээд постн дээр дарахтаа хүртэл ингээд сэрэмжтэй байх хэрэгтэй гэдэг тиймэрхүү юмнууд ярьж. Харин тийм үлээ. Сошиал юу гэнэ трак хийгээд байгаа. За чи сайн ингээд нэг дурцсан хэсгүүд дээр хойлоо яг BP. Энэ нэрийн дурцсан хэсэг дээр. За ер нь тийм байна. Тийм. Ер нь л ингээд тийм. Өнгөрсөн 7 хоног. Харин тийм ээ. Юу ярих чил. Өнгөрсөн 7 хоног бас такса хийлээ. Тэр бас өстой. Толгойн өвчин. Йоо би бүр такса хийчээд 2 цаг очрлоод тэг сүүлдээ ингээд принтер нь ажиллахгүй гэдэг ингээд ажилласан би дий яв гэд. Би тэгсэн чи яг миний урд ингээд 3 хүн зогсож байгаа хгүй юу ингээд өөхөд амар ойртцсан. Тэгсэн чи ингээд принтер болохгүй байна гэд. Тэгээд тэрнээс нь хойш 30 минутын дараа ингээд яад. Гэтэ яг болгоол явсан л та. Тэг гэтэ нэг хичээлтэй. Принтерээ юу ингээд юмнуудаа бүх юмнуудаа хэвлээд зүгээр ингээд өчтдөг юм уу? Мэйл одоо явуулах. Хэвлээд очсон. Одоо тэгээ нөгөө ингээд юу баа штэ тогтоонд хийгээд өгж байгаа штэ. Тэгэд өгцөн юм дээр нь ингээд принтлэж яах ингээд зүгээр юм таг гэх юм уу? Тэгэж ингээд юугаа одоо track юмнуудаа хийж байгаа. Тийм мэдхгүй хүмүүс яах юм бол ингээд Америкийн одоо энэ дотрын системийг аюу сонирхолтой л санагдсан надад бол 4 сарын 15-нд ингээд жил болгон дедлайнтай байдаг. Бүх хүмүүс яг тэрнээс өмнө ингэж амжиж такса явуулах хэрэгтэй байдаг тийм. Юу та бид байлаа шүү. Амар ажил аваад ингэ цаасан материал хүмүүс хэдэн сая хүнээс авна. Ингээд ажлын оронтоо ингээд нөхөх нэг арга гэж. Тэрийг ингээд хийж байгаа хүмүүс ингээд ажиллаж байгаа. Тэгээд би бас энэ Америк нэгтээс асуусан байхгүй юу? Бас амар стресс хийж байгаа гэсэн чинь ингээд чи такса хийсэн гэдсэн чинь ингээд манай гэрийн ингээд үйлчлэгээ үзүүлдэг гэр бүлээр маань ингээд үйлчлэгээ үзүүлдэг такса тийм хүн ингээд хийгээд өгчдөг. Тэгээ болоо. Тэгээ тэр хүнд төлдөг. Тэгэл тэр чинь ингээд нэг ажлын байр баац. Хамт. Тийм бас хүүхдүүд аягүй хаа ижээрээ шууд ялгацсан юм лээ. Яа тэгсэн чинь сая ингээд нөгөө нэг төслөөрөө бид нэг хүн нэг гишүүн ингээд $500 авч байгаа байхгүй юу? Аваад болгоод 100-ны маань төсөл дээр. За тэрнээс такс. Ой тоолтыг хийгээд ингээд 30% нь явчихдیں۔ Тэгээ 350 л аа. Ингээд бодгоор 30% байхгүй.
Тэгэхээр аим муухай ингэж санагдав. Тийм шүү дээ. Харин тийм ээ. Ингээл такс. Тэгэд мэдгүй state болгоноос өөр юм болов бас тий. State tax, federal tax гэж тийм өөр алах. Тий. Би бас state tax энэ жил төлж гэлсэн. Хүн жил жоохон. Тийм үү? Тий, энэ жил. Хүй манай би ерөөсөө state тий swing tax нөө юу ааштай юугаа ашиглахад чамд ингээд checkbox хийж болох юм гарч ирсэн үү? State чинь. Бэс мэдгүй сандгүй. Гэтэ хийгээгүй ерөөсөө state-тэй мал ба тийм. Тийм. Зацгайгүй хөө. Тий би бас ингэж мөнгө төлж байгаа. Тэгэд state tax дээр би нэлээх мөнгө төлөхөрлөө. Оо яна. Тэр заавал хийх ёстой боо. Хийх баха. За сойдод. Тий. За. Яалаа. За тиймэрхүү байлаа. Өөрчлөлөө. Оо би Монголын хамгийн өндөр үнэтэй болсон. Зураг явуулсан ч юу? Явуулсан шүү дээ. Амар өндөр. Яа. Нэг хийдэлээ. 212 см. Тийм. Амар. Манай манай хатад цагс тоглодог. Тэгээд тийм хүүтэй уулзсан. Амар өндөр. Тэр хүүт Монголд төрсэн юм уу? Тийм баха мэдхгүй. Стор хүүхдэл. Тэгээ. За тийм дээ. Тэгэл болоо. Тэгсэн. За үндсэн сэдв. Гэхгүй л. За үндсэн сэдв болохоор. За бит хоёр өнөөдөр эртэд ярьжсэн. Хоёул подкаст дээр ярьлаа би нэг пропоз хийгээд. Юу ч тэгээд дуусчихлаа. За. Бит хоёр ингээд энэ яваа 21 наслахта цуг амьдарч исэн хүмүүсийн талаар болон бие дагаа тустай гарснаас хойш ингээд хүмүүстэй цуг амьдраад байр түрээслээд ч юм ингээд сургуулийн дооронд амьдарч исэн тустай гарах тэгээ roommate-тэй байх болох талаар туршлага болцснаа. Тийм ээ. Тэгээ бит хоёр бол чи хідэн roommate гэж хэлсэн юм. Таалаагүй. Гэтэ цаг хугацааны дараалал ингээд эхлэв яваа. Чи гэрээ хідэн онд яаж өргсөн бэ? Тэрсэн гэрээ. Би болохоор Сүхбаатартай жаад би Томуужаан шилжиж орж ирнгээд тэгэж 16-тай даа. 16-тай даа. Тий, 16. Тэгэж орчихсан. Тэгээд хэндээ ингэж хамаатан ахичинда байдаг байжгаад тэгээд сүүлдээ ингэж Томуужаагаас юу яадаг хидүүхтүүд нийлүүлээд ингэж цогтөнд байр түрээслүүлдэг. Нэг багштай, нэг багш нь хариуцаад тэгдэг юунд орж гаад. Тэгээд цаашаа тэнчэнээс номонатай байгаад тэр одоо юу лээ боломжийн юугаар хийжсэн байна. Хойлоо тэгээ Монголд яснасаа эхлээд тэгээ цаг хугацааны дараалал явчих юм. Би бас яг адилхан Эрдэнэтэд бас яг 16 юм шиг байна. 11-р ангида Эрдэнэтээс гараад тэгэл ганцаараа амьдрах гээд эхний нэг жил болохоор жоохон гүрээс юм а бас одоо хамаатнуудынхаараа хамаатны дамдраад тэгэд гүрэж байгаа. Тэгэл ер нь угаасаа ер нь жоохон айлд амьдрах ингээд одоо хичнээн ойр дотны хамаатан байсан ч гэсэн ер нь ингээд нэг юм айлд амьдрах гэдэг чинь жоохон өөр өдөг байлээ штэ. Тийм тэгэхээр тэгээд за гээл тустаагаар гээд тэгээд 12 дугаар ангитай билүү 11-ийн дунд орчлоо. 12 таа штэ. Ковид гараад ирчихэл чи буцаа ирсэн юм штэ нэг жил. Тэгээд 12 дугаар ангиасаа л яг тустаагаар замжиж эхэлсэн. Тэгээд би тэд эхлээд бол битэр ингээд тусцтай байран дээр ингээд тусцтай одоо харгалцсан нэг багштай ингээд тусцтай бүлэг хүмүүстэй нэг хэсэг амьдарсан. Тэгэж явж байгаад чи манайх руу нүүж ирсэн штэ. Тэр юу нэг айгу яаж юу тэгэж нүүж ирэхээ гин чидэд гинт юу болчлоо. Яа. Айгу гоё юм нараад ирсэн штэ ингээд смут. Тэ битэр босож юунуудаа ярьчихгүй. Энийг шууд өсөрчихөө. За босоо ярьж. За эхний хамаа нь болохоор хамаатай хагчинд байсан. Тэгээд
хамаатай хачигч баг эмээ өвөө хоёр гэхээр хүмүүс ахгүй. Тэгээд тийм тэр надад ялангуяа одоо манай ихч маань айгүй юм сайн байдаг гэсэн. Тэгээд тийм намайг ингэж амар бага иддэг хүүхэд гэдэг айгүй хоол ядаг. Юу н хоолоо бүр огт ингэ тасраагүй юм. Манай яг гэрт байхад манай ээж маань яг үндэ амар их ажилтай. Амар завгүй одоо хүн байдаг гэх юм уу, ээж маань ингээд юм гэртээ ажиллаад дуусаал одоо гэртээ ирдэг төрлийн ажиллаад дуусаа гэх юм. 7 молоо. Тэгэл ингээд орой ингэж байгаал тэг өглөө нь ажилдаа авдаг. Тим байсан. Тэгээд ингээд тийм болохоор ингээ өдрийн хоол одоо жишээлбэл тэг ингээ хичээлийн дундуур ингээд яалаа гэхэд тэрийг би өөрөө ингэж баа байхад ингэж болгож хэв өөрийгөө болгоно. Тэгэд ингэж дүүгээ болгоно тийм. Тэгээ орой хоол яхад ээжийг ирэхэд тэг ингээ хоолоо ингээ бэлтцсэн аль илүү тий хийцэн баг тий ингээ хоололцсон байхгүй бол тий баг ингээ өсөн тийм өссөн болохоор ингээ амар амарсан гэр цэвэрлэх зүйл байхгүй. Тэгэл ирэхэд ингээ халуун хоол тий амар ингээ тэгэл ингээ айл болох сайд. Тэгэл би аягаа тэгэл угаагаад өчвөл ингээл надад баярлчих гэх юм баярлцдаг. Тийм байж. Чам тийм гимшил байсан уу? Одоо ингээд айлын хоол тийм тэр үедээ байсан. Ямар ч юм оруулж авах хөрөнгө нэмэр одоо хөрөнгө оруулалт байхгүй. Айлын хоол би яг харин тийм би бүр тэгээд ингээд ээжэд ингээд манай тэр их рүү мөнгө явуулчих. Миний идэж байгаа хоол ингээд тэр юу мөний зардал бодож гээд. Тэгээ манай ээж би ээжэд тэг хэдэн удаа тэгж хэлээ. Тэгээ ээж яг ингээд юм явуулъя гэд тэр ихчд маань ингээд яриад тэгсэн чинь манай тэр ах их чаар ингээд ямар түрээсийн байранд байгаа юу чиг. Одоо бүр амар юм болох шин шүү дээ. Сэтгэлээ сайхан. Яг чи тийм. Гэтэ бас ингээд жоохон нэг одоо юу байсан нь султал байсан. Намайг жоохон оройтож ирэх ч юм уу. Тийм хүмд жоохон одоо ингээд тийм имэдэг гэх юм уу. Одоо эмгтэй хүүхэд ингэж оройтож ирэх мэрх тийм хүмдэр имэж адаг. Гэтэ намайг одоо шууд загнахгүй гэх юм уу. Айл хүүхэд болохоор. Гэхдээ ингэж одоо тэр ингээд мэдрэгддэг байсан гэх юм уу. Ингээд бити оройтож ирээрээ ингээд бити яраа. Чадвал эртээ ирээрээ гэдэг юм. Тийм байсан. Яг чиний төлөө л гээд анхаарал. Тийм нэг талаасаа тэгэл би ч угаасаа ер нь ингээд томато өсцөө тэг хөвгт байхгүй юу гэж нэг ингээд тийм болохоор сэр гайгүй гэтээ ингээд нөгөө юунаас амар төгжирдэг томожонгоос нарны зам тэр гэр бүлтийн нарны замд амар төгжирдэг. Танай хаана гэж юм. Тэр айл авцарт байдаг гэсэн. Тэгэхээр ингээд жуухгүй руу бас амар нөгөө зүүн дөрөв зав. Битгүй амар төгжирдэг байсан. Алхачих. За одоо бол би алхацаад байгаа. Тэр үе би бол муу алхаа. Барин хоёр ингээд тэр яаж яах нэг буудлын амар хоолцоотой баад гэсэн манай эргэлт мэргэлтэн дээр ч лээ. Тийм тэгэж байдаг байсан. За чиний ихнэ. За би эхлээд яг хоёр хамаатны хараад амьдсан. Эхлээд бол имэтэйгээ ер нь натан тэгээд имэгийн бэгээд бүр хоол заяа бүр ингээд 5 шат байж байгаа. Тэр чи одоо бүр өглөө юу вэ хэдэн цагийн зай вэ дүүс хидэд босдог гэсэн чи битггүй бүр 5 өнгөрөж мөнгөрөж яагаад босдогчлаа. Ер нь амар хоол. Тэгээд за бүтэхгүй байна гэд ер нь зайнаасаа болдлоод ойрхон арай ойртоод бас там богдын тийшээ тэр руу нүүсэн. Тэгэж нүүж байгаа. Тэгээд бас миний нэг яг тэр үед анзаарчсан нэг юм. Би ч одоо ингээд гэртээ байхдаа манай хоёр дүү ер нь бол жоохон ингээд ер нь жоохон хүүхэдтэй айл байгаа штэ. Одоо яг жоохон гэдэг нь ингээд жоохогддаг шээ. Тэгээ яг эрдэнтийн үеэлүүд маа ч гэсэн ингээд бүгдээ ер нь надад стандарт дүү ингээд жоох хүүхдүүд байдаг болохоор жоох хүүхдүүдтэй ингээд ойрхон өссөн ингээд бужигнаад өссөн. Тэгээд бужигнах нь ер нь амар энгийн үзэгдэл. Дуу чимээ ингээд ер нь тоохгүй ер нь ингээд байдаг юм заяа. Тэгсэн чинь миний сүүлийн 2 дахь айлмалхан ингээд хүүхдүүд нь
болохоор яг нэг нь яг манай үе, нэг нь надаас тийшээ ихч. Тэр ингээд юу нэлийн том болсон хүмүүс. Тэр чи юу өстэй амар амгалан чимээгүй заяа гэрт ингээд. Тэгээ нэг бодлороо тэр ингээд амар юм гоё тайван. Даамжлаа бас ингээд амьдралын юм маяг чи ингээд ер нь дассан тийм очноос ингээд бас нэг арай өөр болж болохоор жоохон эвгүй би надаас ингээд манай их хилдэг гэсэн ингээд жоохон юм сүр сар гэдэг юм чанга ингээд хаалга хаалга ч юм тий хаалга хааж байхдаа ч юм ингээд айгуу сүр сар гэдэг ингээ ер нь жок хийгээл ингээд инээл хийж байгаа л да. Тэгээ ер нь айгуу тийм чимээтэй орчноос айгуу тийм тайван амьдрал байж байна тийм. Яасан. Тэгээ хүүхдтэй айлд амьдрах энэ баг насны хүүхдгүү газар амьдрах хоёр бас амар илүүтэй байд юм лээ. Тэгээд өөр чин би ч бас яг тийм чиний яг хэлсэн шиг юм одоо ах эгч нарын надад ингээд анхаарал тавьж байгаад ингээд айлын хүүхд хариуцаад ингээд ер нь бол байж байгаа гэсэн чинь тийм хайр халамж нь бол мэдрэгдэл байсан л да. Гэхдээ ингээд би жоохон бас дураараа баггүй юу? Одоо дураараа гэдэг нь ингээд ер нь ингээд холбоогүй жоохон алга болчих болдог. Ингээд хаана явж байгаагаа ер нь хэлээд байх шаардлагатай ээж аав нь хэлээд ингээд одоо би тэнд явж ингэж ер нь хэлээд байдаггүй. Тэгэл ингээд алга болчдөг. Тэгэл өглөө гараад орноор нэрдэг ч юм уу. Жохон тийм дураараа дуу баггүй юу? Тэгсэн чинь болохоор яг манай яг тэр байсан айлын манай хагч нар яг одоо тэгдэггүй. Яг ингээд намайг одоо өөрсдөө хаана явж ингэж би оройтно гэвэл оройтно гэдгийг хэлээд ч юм уу илүү харилцаатай байхыг ингээд одоо өөртөө хүүхдүүдтэй тэгж харилцдаг. Тэгээ надаас бас тэр ингээд юу хүсээд байсан. Тэгээ тэр таарахгүй бас жоохон ингээд жоохон яадаг байсан ингээд тийм зүрэлттэй байсан. Тэгэл бас тэр хоолны үн дээр айгуу сайхан амар байсан нэрээ. Ингээд бас жоохон хүүхдгүү ингээд айлмал болохоор айгуу их тоолоодчихдаг. Тийм тэр нэг бодлоор ингээд айгуу ирүүл. Ингээд хоолны хэмнэл солигдож байгаа юм. Нойрны тийм юм уу ингээл бас солигдож байгаа юм. Тийм. Тэгэл бас ээж махцах явуулдаг байсан санагдаж байна. Бас ер нь яг нэг хөдөөний оёдоо хотод орж ирээд гэдэг нэг кино минь дагдаг шиг. Нэг тийм л experience хаа. Тийм. Ер нь сонирхолтой байсан. Тэгтээ яг ингэж томжийн охтуудаараа за би тэр айлаасаа ингэж одоо нүүцэн шалтгаан болохоор 5am club гэж томжийн ёо захирал маань их хэлсэн. За drama гэхдээ өглөө тавтаа юу тавт уулздаг сэрдэг. Тавт уулздаг харин тийм. Уулздаг. Тийм тавт уулздаг манай ингээд senior 12 доор ингээд маань хүүхдүүд дунд ингээд юу илээ ингээд бараг 30 хүүхдэд хийн минь гэдэг тийчсэн шиг санагдаад байх. Бараг апплайд лөө юу л. Ёо. Апплайд ингээд нөгөө нэг тэрэнд орохын тулд ирэхээ ингээд оноо гацчлаа над дээр. Одоо байна. Одоо байна. За. Тэрэн дээр чи ингээд санаж байна уу? Өмнөх нь 30-day writing challenge ч үлээ. Ёо, social media дээр драма. За энийг гоё зэгцтэй тайлбарж байгаа заа. Тэгээ яасан бэ гэхээр манай сургуулийн одоо тэр үеийн захирал маань ингээд бусад газар хэрэгждэг 5am club гэдэг зүйлийг амар ингэж юм. Өөрт нь ингээд цаашаад ер нь өөрөө ч гэсэн тийм лайфстайлтай гээд тэгээ тэрийг senior ирэх хүүхдүүдэд хэрэгжүүлнэ гээд тэгээ та яг идэвхтэй тэр үед бид бас нөгөө application хийсэн байгаа нөгөө амархан өглөө явуулах юмудаа бэлтжижсэн нэг 11 сар байх. Тэгээд хийжсэн болохоор тэгээд би ингээд тэр 30 хүүхэдтэй ч л 20 хүүхэдтэй илүү туулж ажиллана гээд. Тэгэл бид нар ч бол тэр үедээ яг үндэ тэр захирлаа бод амар ингэж мундаг гэж ингэж харж яадаг. Бараг үг үлдэл болгоно тийм бид нар ингээд зөв гэж боддог. Ингээд за энэ хүний үйл арчин бол миний ингээд хүсэж байгаа юмнууд бэлчнэ гэж боддог. Тийм байсан. Тэгээд ч юу нэгсэн. Тэгээд тэр 30 өдрийн чаленж нь болохоор Instagram дээр ингэж пост хийгээд өөрийнхөө эссенүүдийг бичих тийм чаленж байсан. Тэгээд бид нар битсэн.
тэр яг хөтөлт ингээд цаад дуг нь санаа нь гоё заяа. Гоё те ингээд одоо нөгөө нэг ад үзэгдэх зоригчлоо тэр номны юм санаатай өдөртөө зүгээр ингээд бусад хүмүүсийн юуг бодохны хамаагүй сошиал юм дээр шууд ингээд зүгээр өөрөө үзэл бодлого чөлөөтэй шууд илэрхийлээ шууд 30 өдөр пост. Нөлөөлөл тавлахаа үсэг. Тийм зорилготой. Янз бүр ингээд топог өгчдөг. Тэгээд энэ дээр богино хоёсоо бичээд постлдог. Тийм байж үлээ. Тэвтэр тэгж бичээд тэгээд тэр юунд орж исэн. Тэгээд тэрэнд ингэж тогтмол нөгөө митингдээ өглөө 5 цагт очихын тулд би ингээд ойрхон амьдрах хэрэгтэй байгаа. Тэгээд сургуулиасаа баг 5 минутын зайтай байсан тэр нөгөө охтуудын байрладаг. Тэр газар би ингээд гуйгаад ер нь бол ингээд нүүж орж ирж байсан. Тэгээд орж ирчээд хідүүлээ байлаа. Бид нар ингээд юм нэг багштай тэгээд 4 охин тэр үед 3 охин ч лөө. Тийм тэр их заа охтод. Түрээсээ санаж нөө хэд байсан. Амар гайгүй хямдал лээд байсан. Сургуулаас талын төлөвчлөө томж байгаас тэ талын охтод өөртөө босчихдаг. Тийм байсан. Тэгээд тэгэж орж ирсэн. Тэгээд тэр охтууд бол амар юм хөөрхөн ашдаг гэх юм уу. Тэр одоо педагогс охтууд маань яг нэгчдүүс шиг бинтэйгээ харилцдаг. Тийм байсан. Тэгээ өөртөө нөгөө орой хоол молоо хийдэг. Өөртөө хоол хийж бөөндөө ингээ өөртөө орой хоолоо хийж иддэг. Тэгээ бөөндөө явж ингээ хүнсээ авч мавдаг. Тэгэл ингээ бүх тооцоо яг дундаа хэлдэг. Тийм аюун нэг тийм нэгчдүүс шиг ингээ тэрэд өөртөө юундаа тэр дунаа өөртөө тийм культуртайсан болохоор би тэндээ ингэж нэгдэж орж ирж исэн. Тэгэхээр надад бол амар хөөрхөн сайн байгаа. Тэгээд би ч нөгөө тэр дунд ганц ингэ senior нь ганц ингэ аплайттай хүн болохоор надаас айгаар ингэ нөхөч ингэ яаж ингэж гинөө тэгж гинөө гэж бас наваг амар хэцүү процессор ингэ явж байгаа л гэдэг ингэ амар ойлголттой болсон. Тэгэл айгүй хөөрхөн халамжилж ингэж яадаг. Тийм байсан. Тэгээд тэр газар би гэтээ яг нэг удаагүй шиг санагдаад байна. 1 сар боллоо. Энэ удааг баха. 2 сар 2 3 сар л. 2 сар ч үгүй ч мод. За тэгэл лээсэн. Яагаад гарсан бэ гэхээр зөө. Нэг 5am club ч тэгээд яг үүндээ болоогүй гэж. Тэг баг 7 хоног болсон уугүй тэгэл худлаа болцсон. Тэгээ худлаа болсон шалтгаан нь юу вэ гэхээр тэр захирал багш өөрөө митингдээ ирэх болсон. Өөрөө бусад ажлууд гээд тэгээд ингээ хүүхдүүд бид нар бөөндө цугласан ч гэсэн нөгөө ганц одоо ингээд юм бид нарт одоо ингээд юм яриа мөрөө өглөөдөө хийдэг аль эсвэл асуул хийдэг зөвхөн байсан. Тэгээд тиймэрхүү юмнууд нь явахгүйсэн болохоор тэгээд тэрэн сүүлдээр ингээд юм болчихжээ. Тэгээд би нөгөө тэр ингээд байранда нүүж ороход гуйсан багштай болохоор би ингээд тэрийгээ ятлал 1 сарчил гээд ингээд хэлсэн байсан. Тэгээд хугацаанд хийж дуусаад тэгээд намайг явжсэн. За одоо л болно гэд. Тэгээд тэр үед гэхдээ яг үнэ тийм. Ингээд би өөрөө байсан биз дээ. Өөрөө яг үндэ биш буудан байсан байхгүй. Нэг том буудан байдаг. Тэрийг нь би ядаг гэсэн байхгүй. Тийм. Гэтээ тэр ер нь бол 3 өрөө байрсан. Тэгээ 3 охин нэг багштай байдаг. Жаргацсан. Багш л ганцаараа нэг өрөөнд шүү дээ, тий? Тийм лөө юу илээ тэгвэл хэдэн өрөө юм бэ гэж. Ага багштай нэг охин байдаг гэсэн мэнэ өрөөнд. Тэгээ том өрөө гэж хоосон байдаг. Гэсэн баг. Тэгээ би том өрөөнд байдаг гэсэн. Тийм. Тэгээ тэр багш ер нь бол жоохон ингэж энэ юм хийж байна. Яаж юм? Яна би ингэж энэ юм хийж байна. Мэдээлэх шүү. Мэдчих шүү байна. За мэдж. Тийм. Тэр үед бол амар онцгой зантай тийм зан гаргасан. Гэтэ дараа нь битэр нэг уулцсан. Тэр үед тэрнээсээ шал өөр одоо би бас уулцсан зүйл. Тий. Бүтэр уулцсан. За зүг. Тэгээ тэр үед шал эсэргээр ингэ зан гаргаж ашаасан. Харин тэр хүн нэрийг сонирхолтой шүү. За. Тийм юм байна. За надад тэр 5am дээр нэмэх юм байна бас гэж. Би бол тэрнээс өмнө нүүцэн ер нь яг хичээлийн жилийн эхэнд 9 сар зүгээр ер нь л ойртойгээд тэгээд нүүцэн байсан. Нүүхдээ би болохоор бас нэг өөр фракц дээр Элизабет руу нүүсэн байхгүй юу? Бас охтуудаараа нэг багш бишээ. Яг нэг ажилтан ихч. Тэгээд тэр маань бас 3 өрөө барьсан. Тэгтээ багш маань ганцаараа, ихч маань ганцаараа нэг өрөөнд.
Тэгээд бид хэд өрөөгөө бусад 2 өрөөгөө шаардлагатай болоод тэгээд бид хэд том өрөөгөө унтлахын өрөө болгосноо жижиг өрөөгөө хичээлдэг өрөө болгоод ингээд 4 ширээгээ тавьчихсан ч байдаг лөө. Тэстэйгээ ширээ мөрэн дээр бас ингээд хороодож яаж мааж ингээд суглаад болгосон болчих. Амар том жижиг юм өөр ширээ. Сургуулиаш нэг ширээ тууж мод авчираа. Шүн. За яа дээ төгссөн чи. Яна тэрийг буцаас юм уу? Мэдгүй. Тэгээд тэр үед болохоор дээшээ надаас дээшээ нэг ихч доошоо нэг дүү. Тэгээ манай үеийн дахиад нэг ингээд дөрүүлээ юу вэ? Дөрүүлээ 2 өрөөнд. 2 юу вэ? Дөрүүлээ нэг өрөөнд унтаа дөрүүлээ нэг өрөөнд хичээлдэг тийм. Ажлын өрөө унтлахаараа. Гэнгээ бац. Юу нэг чагцалцдаг. Ер нь айгу тэр бас жоохон яг юм амьдрах ситүэйшний хувьд бол жоохон хэцүү нөхцөл байдал гэдэг. Тэгээд амьдраад. Тий танах айгу жижигхан байдаг гэсэн тий. Одоо миний тэр өмнөөс октод юм гэдэг юм бол хамаагүй жижигхан. Тэгээд би чинь бас ингээд яг манай би бас нэмэгдэж байгаа байхгүй бүтэн 1 жилийн ингээд түрээслээд болцсон групп дээр би ингээд нэмэгдээд нэг хүү гарахаар нандагчд гарахаар би зөрөөд орлоо байлаа. Тэгээд нэмэгдсэн болохоор ер нь байр маань жоохон юм би миний авсан мэдрэмж юм жоохон юм хуучин байр. Тийм мэдрэмж авчихсан тийм. Тэгээд 5am дээр тийм. Йоо тэр надад ингээд яагаад надад нэм амар сөрөг сэтгэлтэй ингээд трама гэж ингэж орж ирээд байгаа гэхээр тэр нэгдүгээр тэр сошиал дээр тэр бичих юу бол юу надад амар хэцүү байсан. Тэгтээ битсэн гүрийгээ. Тэгээ бичиж явахдаа ингээд бүртгэдэг байсан байхгүй ингээд нэг хүн чеклист ингээд тэгээ бүтэн 30-ын 30 өдөрт ингээд яг цагт нь оруулсан болвол дараа нь ингээд 5am-д орох эрхээ авдаг тий. Тэгээ тэр нь ингээд инстаграмаар урилга ирж мэрдэг тий. Яалаа одоо яг тэр би яасан чинь яагаад вэ гэхээр би ингээд сүүлийн хэдэн өдрөө хоцорсон байхгүй юу ингээд хоцорч постлоод бичихгүй нэг юм даа. Тэгээ тракн дээр бүртгэдэг. Тэгсэн чинь 5am-ийн урилга ирээгүй. Тэгэл би чинь нөгөө нэг юм форматтай юм болохоор форматод ингээд та нар ингээд юу нийлдэг байсан найзууд ингээд юу ингээд бүх ингээд одоо үеийнхэн одоо нийлдэг хүрээллийнхаа маань ингээд бүгд орцсон. Тэгсэн чинь би ингээд хасраад ороо. Тэгээд амар юм одоо fear of missing out ингээд ганцаараа хоцорчихгүй гэдэг тийм уус амар айцтай болохоор тэгэл айгаар тэгснээ шууд бүр амар заяа. Урилга авах мөртлөө шууд очиод тэгсэн шүү дээ. Тийм. Тэгэл яг тэр өөр хэдэн хөлт бас тэгсэн мессеж санагдав. Тийм. Тэгсэн. Тэгээ тэр үед яг тэр програмыг координат хийдэг байсан. Ихч. Тэгээ одоо л хаваад. Гэтэ тэр амар чаг бас тэр гомдож явдсан шүү. Амар цаг. Тэгээ амар тийм. Сток. Гэтэ ороосоо. Тэгснэ чи өөр ингээд одоо нөгөө захиралтай яар. Гэт тэгээд ингээд захирал яг юунд сууж исэн жаа. Дээр юм ширээн дээр ингээд одоо кафетериагийн тэнд сууж исэн чинь ингээд яг дээдлийн үеийнхэн яг ингээд бөөнөр хажууд байгаа заяа 13-ын. Тэгэл ингээд бөөнөр байжсэн чинь тэгээд захирал дээр шууд ингээд тэдний хажууд ингээд би загнуулаад. Гэхдээ миний тэг загнуулсан шалтгааныг би бас яг санаж байна. Би өөрийгөө нэг хүүхэдтэй харьцуулаад заяа ингээд бас ингээд бичээгүй хүүхэд ингээд урилгаагаад ингээд орсон байна. Тэгээд би ингээд хоцорсон ч гэсэн бас ингээд нөхөд оролцсон болохоор ингээд орчиж болох гэдэг ингээд ярьсан байхгүй юу. Тэгээд захирал маань ингээд надад өөрийгөө ингээд хүүхэд хүнтэй харьцуулаад өөртөө биш хүнтэй харьцуулж байгаа амар муухай санагдаад. Тэгээд шууд чи ингэж ийм харьцаатай одоо энэ иймэрхүү сэтгэлгээр ингэж бодох юм бол угаасаа үгүй. Чи бусдаа өөрийгөө ингээд харьцуулаад ингээд барьцаад шууд ингээд дээдлэгийнхний хажууд ингээд амар ингээд үг хаяад занаагүй л дээ. Ингээд үг хайсан. Тэр ингээд надад бол амар хүнсэл. Тэгэл ядэн тэгэл шаарлал орсон л доо. Тэгээд амар хэцүү байсан. Тэр бас зарим юм концепц ойлгоогүй бол тэр угаасаа жоохон амар эрүүл бус програм байсан л да. Тэгээд манай цуг амьдардаг байсан бас 4-3 жилөө яг 5am-д орсон. Тэгээд зарим нэг нь болохоор ингээд шөнө байж агаад 5-аас за та болох чинь унтахгүй гүрийж байгаа. Та болгоод тэгээд сэрсэн гэдэг очив. Гэдэг унтахгүй гүрийж байгаа та болох тохиолдол амар их гардаг байсан.
Тэр болохоор тэнийх бусдад зөвлөд байхааргүй туршлага байна. Тийм яг мэдхгүй ингээ өглөөний хүн өөрийгөө гэж бодоод ингээд яг юм эрт унтаж чаддаг л хүн хийх хэрэгтэй ер нь. Бүтнээр авч чаддаг л хүн. Тэгэл хүн болгоны амьдралын таардаг амьдралын хэм маяг тэгэл тэр үндэ таарал ингээл явна. Тэгээд өстө хүчлэлдэг юм байлээ. Яа өглөө босоо шууд одоо тэгж тасгал нэг ч юу ч юм аа. Тэгэл тэр үеэр ингэ тасгал хийж аваад бие халаагаад ингэ сунгаж мууж унтчихдаг байсан шүү дээ. Юу вэ? Жохон ингэ хөвтөд ундаа тэг өдөр нь хичээлдээ баа ширээдэл гэж унсан хүмүүс. Тийм. За тэгээд би намнаар нөрж орж ижилээ. Тийм манай бас нэг румейт гарсан байлоо гараагүй шууд шахаад ороод ирлээ ялла. Гараагүй шууд орж ирсэн баха. Гоо орж ирээд тэгээд чи шууд орж ирээ. Тэг ингээ ер нь баг тавуулаач лөө зургуулаа 2 өрөөнд чихээд. Тийм. Мөндөө тавуулаа. Тэгээд тэг мөнгөний үе тэмдэлтэй л байсан л да. Ингээ мөнгөө яг олон хүн хөөж гэдэг утга. Тийм нөгөө тогмоо босоод цахилгаан. Тарны төлбөр. Тэгтээ бид 100,000 байлоо. Бидний цаанаадах юм. 200 тавьчлаа 300,000. Айгу боломж. Тэг хоолоо эдний тустай хийж идэг байсан. Тийм. Чам тэр амар шокны байсан уу? Амар шокны ч юм яа. Гэтэ зүгээр одоо юм. Шалуур. Тийм өөр гэх юм уу? Айгу юм индивидуалистик. Тийм тустай ингээд. Тийм. Одоо өмнөх юунд бол бид ингээд зарим авлаа гэж бодъё заяараа. Тэгээ нэгэндээ авч тавьдаг гэсэн шиг санагдав заяа. Тийм одоо тийм намайг очиход бол одоо манай найз биш битэрийн додын нэг найзсаа. Тэгээ бид гурвал ер нь хоорондоо илүү. Тийм тиймэрхүү юмнууд хийвэл юм гэж. Гэтэ юм босод хүмүүстэй нэг тийм биш. Тэгээд юу вэ баг зарим авч тавих байтугай ер нь сүултээ гүрв чат маань баг хэрүүл болоод. Жохон яалаа. Санахгүй нөө. Юмн дээр болж ирслээ. Юмнуудад нүүлгэх хэлв. Тийм тэрийг маань хийдчихвэ ч лөө. Тиймэрхүү нүүд хийдэг байсан. Тийм юм их болдог байсан. Хаваа гаргаж яа гэдэг. Аха. Тийм нөгөө цэвэрлэгээ нөгөө ингээд юм хууралдаг байсан. Тийм тэгээ цэвэрлээгүй ингээд зарим хүмүүс нэг шууд тэр хэсэг өөрөө харуулсан юмнуудыг цэвэрлэхгүй амар удаа авчихсан. Тийм байсан. Тэгээ гөрөвчөд маань баг сүлд амар юм шууд шолон ингээд амар хөрх октодаа гэдэг мэдэг юм халуун талаа яриа байхгүй шууд ингээд жоохон сүлдээ жоохон хүтэн болсон. Тэгээд тэр байранд жил амьдсан уу? Ажил хүрсэн юм уу? Нэг хичээл хүрсэн юм. Би бол нэг хичээл энэ жил юм байна. Тийм би бол нэг юм 2 сараас 2 сард орсон байна. 1 сард би яг өвлийн амралтын дараа орж ирсэн. Тэгвэл 4 сард юм уу 5 сард амьдэрсэн юм шиг. Тийм. Тэгээ тэр үеэр надад бол гайгүй дайжгүй л байсан. Нөгөө найзууд маань ингэж байдаг байсан болохоор ингээд тэгэл цугтаа хичээлдээ авч баал. Тэгэл би ч тэр үед хүнтэй амар хуцаар ярьж байдаг. Оо. Тэгээс тийм бүр шүнж ярьж байна. Балконоор гарч ярьж байна төө. Тэгээс балконоор бүр өвдөглөө суудсан. Би яг хэмээд ингээд нэг чичгэн болчихсон. Тийм тэгсэн. Тэг би нөгөө хүмүүстээр ажил хийдэгсэн. Тэр үе бол надад амар юм гоё үе гэх юм уу. Би ингээл хичээлээ таараад би ингээд очиж ингэж ажил хийгээд тэгээ ажиллаа дуусчаад ингээд орой найзтайгаа ингэж буцаад гэртээ тэгээ оройн буцаад тарьж маад. Надад бол игээл гоё.
Пико яа. Тийм санагддаг гэсэн. Тэгээд чи байрны гэрээ маань дуусах болоод сургууль төгссөн шүү дээ. Уус төгссөн юм чи сургуультай гэрээтэй байна. Яагаад баад байхав те. Тэгэл байрны гэрээ дуусаад 6 сарын би яг санд 6 сарын сүүлээр 7 сарын ихэрчлэн үсэн санагдчих. Тийм. Тэгээд яг жигнэсээ тустаа гарахыг гарч байгаа юм л да. Ингээд сургуулаар дамжуулалтгүй өөрсдөө байраа олоод хөөрхөн 100 чахтай хаад дамжуулж ингэж баахан байр үзэж яваа. Тэгээд бид чинь бүгд ингээд жоохон хүмүүс болохоор жоохон ч гэж ер нь 18 8 төгтөж штэ. Худал ингээд байрны түрээслэгч нартай ингээд худлаа хэлдэг. Оюутнууд гэж хэлдэг гэсэн да. Оюутнууд тэгээд ингээд бид нар үеэлүүд найзууд гэх юм бол ингээд шоудаад ингээд яана. Тийм. Ста үеэлүүд ингээд бүгдээрээ баг нэг аймгийнх ингээд өнөр яадаг үеэлүүд. Үлгэр цаахаа. Тэгснэ байрны гэрээ хийгээд бүр иргэний өнгөлөхний нэг хулбар гэл тэгэл насан баригдаж байгаа. Тэр байр хастаг гоё байсан шүү дээ тэгээд. Тийм ингээд очиж үзэх гоё байсан тий. Тийм. Тэг хамгийн бидэд яг орсон одоо байр маань бид гурав амар таалагдсан. Бүр ингээд орчоод энерги гоё байна. Тийм. Тэг бидэд энэ төсвөөс божсон төсвөөс ингээ арай илүү байсан. Гэтэ за ойлын тэгээд тэр байрыг яг яажаа тэгээ арай л бүр амар байсан. Тийм. Гэтэ ингээд тэр байрыг харах хүртэл ойлын би за зүгээр л хэрээсэн тийм. Тэгэл нэг байж болох юм. Энэ шинээр баригдсан тийм нэлээд ер нь шин амар том зайтай. Зүгээр л энерги ингээл тэр байр дуудсан дөө гэл үүднээсээ ахвалал. Тийм. Гойс шүү. Тэгэл яг би яг санаад байна. Яг Элизабетийн гадаа ингээд байрны гэрээ дуусах гад байдаг. Байраа арай олоогүй ч үлээ. Тэгээд амар юм сандраад гэтээ бөөнөр ингээд ориглон угаад зарим гэдэг Венус идэд. Флашбэк. Румит үзэж ороод ирсэн үү? Энд бочгнаад байна. Ер нь ингээд л эдэм да. И торгон сэдвээр хөдөд байдлыг таарсан сэдвээр. Тийм. За тэгээд шинэ байрлал нүгээд бид өөрөө засарж ил авдаг жил тэгэж шинээр эхлээл. Тэгээд шинэ байран дээр бас байрны түрээслэгч нөгөө эзэнтэй нэг хэсэг жоохон фактлсан тий. Тэр амар эсэж шүү. Амар ингээд бидэдэг амар ингээд жоохон үнэлэхгүй гэх юм уу одоо ингээд Базах гэдэг. Тийм ингээд одоо баг бидэд ингээд үнгүү ингээд байрнууд гуйж ингээд амьдарч байгаа хүмүүс шиг ингээд баг Дураараа ирээл. Тийм. Тэгэл ингэтэг гэж амар бид нарт ингэж тэгж ярьж хэлдэг. Тийм байсан. Тэг яг мэдгүй. Тэгж ингэж яахсан бол баг байраа тэр хоёр хүмүүс бол яг үндэ яхаргүй л хэсэг тий. Түрээслэхэд имэйл хэсэг. Өөртөө сэтгэл санаанд ч байгаа тий. Гэтэ яг хөө тэгэл даваад гарсгаагүй. Сүүлдээ гайгүй харилцаад болчих шүү дээ. Сүүл мэдгүй надад л мэддэхгүй л. Сүүл хоёр ингээд сүүл нөгөө юу хэд бүр нүгэд бүх юмнуудыг нэг гаргаж өгсөн шүү дээ. Гаргасан шүү дээ. Хойлоо яг бүгдээ. Тэгээд танаа аав ээж хоёр ярьж авсан шүү дээ. Тэгээд дараа нь танаа ээж та хоёр үлдээд ялуу. Үнтэй болчлоо. Танаа ээж байгаагүйсэн бол жоохон яхаал байсан баг. Би санагдаад идэв шүү. Яа тэр сүүл нөгөө нэг авч уурны 50,000 болов ёо. Тэр ингэ санаж гинөө. Хандгүй. Ингээд сүүл нүгэ гарцсан хойд бичиж байгаа байхгүй мессежээр ингээд авч уурны нэг гэр шатцсан байна 50,000. Тэгээд тэр нэг фактлсан юм маань юу болохоо гэвэл бид бас ингээд
цэвэрлэгээний бас хуваартай. Тэгээд ингээд заримдаа энэ ч одоо ингээд жоохон завгүй үед мод ингээд л замбраагүй, заримдаа цэвэрлэгээний хуваартай өн цэвэрлэг бол ингээд угаасаа жоохон замбраагүй байна штэ. Тэгээд юу яасан чинь яг тийм байж ах үед ирж таараад. Яла. За. Тийм чи байгаагүй би бас байгаагүй. Гэрт тийм яг тийм яг тэгээд нөгөө би барыг бас хиннээс олж одоо ингэ забраг болсон энэ санаж байна. Амар юм болсон гэсэн юм. Амар загнуулсан юм. Ингээд замбраа ер нь жоохон заваа байж таарсан юм шиг байгаа юм. Тэгээ хэдүүлээ чи бас нэг юм дээр хөдлөөрсөн шүү дээ. Хоёр өрөө байна. Дээр уруулаа байна гэж заад дөрвөлээ бат. Тавуулаа байгааг болов. Тавуулаа зү. Сүүл нэгийг нэвсэн юм шүү дээ. Тий. Тэгээ ер нь ингээд хэлсэн юмнаас амар олоолаа байцгаа. Ер нь нэг нуужсэн гэсэн үг байхгүй юу? Тэгэл яасан чинь яг тэр нуужсэн хүмүүс маань байж талуу ялла гэртгсэн чинь. Тэгэл оюутнууд цуглуулахгүй шүү. Кичигээ загнаад. Тэгэл бүр хамаг юм шкаф савмаа онгоолж үйдсэн гэсэн. Тийм. Тэгэл тэрнээс хойш амар загнуулаад тэгэл долгоноод эхэлсэн шүү дээ. Хаагч стойроор хаагч. Хант. Гэтэ одоо тэр үед бас жоохон байсан болохоор ингээд гэрээ байгуулчаад одоо ингээд за жоохон байсан болохоор ч тэр юм уу тэрэн зөвчээс юм уу. Гэтэ юу ингээл яг гэрэн дээртэй яг ингээд заагүй юм байх юм бол ингээд амар айгаад таарахгүй байсан юм шиг. Гэтэ бол тэр байр нь юу нэмэрсэн айгүй талархдаг. Айгүй гоё локейшн байршлын юмтай орхон цэвэрхэн гэлэн нэг гоё. Бэтэг байсан. Тэгээ миний бодсноор ингээд нэг тусдаа гарсан бол тэр жигтэл тусдаа гардаг юм байлээ. Одоо ингээд буцаад одоо ингээд буцаад зүгээр яагаад ч юм ингээд олон хүнтэй ч юм эсвэл ингээд буцаад гэлүүгээ нүүхэд яхаар ингээд тусдаа гарна гэдэг чинь ингээд нэг төрлийн эрхчлөөгөө өөрөө эдэлж байгаа даа ингээд эрхчлөө нэмэгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Яг бие дагаад тийм юм нэг тасаа тийм юмны нэг амтыг ингээд аваад болцсон бол буцаад яах жоохон хэцүү л байдаг. Тийм. Нэг 2-7 хоног л гэртээ гоё байлаа. Тэрнээс цаашаа тэгээд стресстэй. Тийм. Гэтэ ингээд дараа нь одоо би ингээд гадагшаа яваад ингээд гэртээ ирж байгаа штэ. Би ингээд гэртээ буцчаар ингээд толгой дотор байсан юм ингээд за ингээд аав чойр ингээд хаалцаа хийж өгвөл намайг штэ. Амраагаал. Гэдгсэн чинь ингээд тгээгүй болохоор би бүр одоо ингээд буцаа явсан ч гэсэн гэртээ бихаар ирээл ингээд мэдгүй тээж ингэж мэдгүй ажигнээс амарч шатдаггүй гэх юм уу гэртээ бахаар. Тэгэл за яг ихний 2 өдөр ингээд тэгж байлаа гэх тэгэл дараа нь ингээд гэр ажил сажаал тэгэл тиймэрхүү юмнууд гээд тэгээд эхэлсэн. Хоёлаа айлын том тэгээ дүүнертэй болохоор ажил давбалдаж ирдэг баха. Тийм битээ хөвт болохоор ч тэр. За тэр байрнаас хойш. Тэгэд ялаа. Тэгэл эндэрсэн дөө гараад тий сургуультаа ч тэнцсэн тэгээд явхарлаа тэгээд 100 гараад тэгээд гэртээ 1 сар орчим 2 сар ч үл амьдарч чадсан тий. Тийм. Тэгээд гэхдээ ер нь бол яг юм хотод өөрийн гэсэн юм байртай ер нь байвал айгуу зүгээр л гэж бодоо би сүүлдээ бүр ингээд яаж агаад хотод байр аав. Тэгээд баг их сургуулаа төгсдөө хотод байртай төгснө. Гэж бич бодгоо зурчил ингээд айгуу амар санагддаг. Тийм. Одоо ингээд бараг ингээд аав ээж нь юунд байдаг ч гэсэн гэр нь одоо үнцэг нь одоо Улаанбаатарт байдаг байлаа ч гэсэн битгүй ойтон болцол юм бол бараг эхнээсээ тустай байж үзвэл зүгээр юм шиг санагдсан.
Тийм. Бараг би ингээд хүүхд мөхттэй бол шууд ингээд 17 үргээл тэгэл бараг хүмүүс хэрэгцсэн шүү. Стандраа миний хүүхд. Зя тиймсэндээ тэгээ коллежид. За тэгээ. За ингээд ирээд коллежид эхний жилдээ болохоор им румэттэй би шууд рандом яваад. Өмнө нь хүүхдүүдийн инстаграмаар танилцаад ингээд хоёлаа одоо ингээд румэт бол ингээд би нэг олох хүүхдүүд байдаг юм лээ л дээ. Гэтэ за яа дээ. Тэгжлээ гээд рандомаар шууд хуваарлагдаад. Тэгсэн чинь наац болж үнэхээр хөөрхөн хатарсан. Яг манай румэт болохоор Аз. Тэгээд тэгтээ яг Америкт төрж өссөн. Тэгтээ яг Аз хятад охин байсан. Тэгээд бид хоёрын яг ийм амьдралын хэм маяг гайгүй таардаг байсан байх гэж бодож байна. Манай хүн айгүй зөв хэм маягтай заа ингээд эрт унтдаг 11 болмол за өнөө орё гээл тэгэл би тэрийг хараад за унтах цаг болж байгаа юм байна да гэд шууд ингээд унтчихдаг. Тэгээд намайг бас ингээд international гэдэг юм маань одоо ингээд айгүй ойлгодог. Ингээд одоо ингээд мэдхгүй юм гарч марах юм бол ингээд айгүй дэмжихэд бэлэн одоо ингээд угаалгын машин доор laundry яаж шилжихийг ингээд зааж өгвөл тэгснэ ингээд одоо миний өрөөний хоёр талын нэг манай румэтийн тал ингээд айгүй гэршин ингээд тогтцсон ингээд баг тавилгачсан байгаа штэ. Тэгээ миний тал айгүй жоохон шалгандуу байдаг гэсэн бохоггүй юу. Ингээд нэг тогтчлт юу байхгүй. Бараг л тэгэл ор хүнжлийн даваатаа тэгэлтэй хан манаас чиглэсэн байхгүй ингээд юунаас бол тэгээд жоохон өрөвддөг байсан юм уу яадаг байсан ингээд байнга л миний юмнаас хэрэглээрээ ингээд миний тоогоог ашиглаарай гэл ингээд гойм ингээд байгаа шүү чөлөөтэй авч болно буцалгаад ингээд идэрээ гэл ингээд өстой ингээд чөлөөтэй миний юмнаас ингээд хэрэглэж болно зээгөө тэгдэг байсан тэгээ ерөөсөө гарч шоуддаггүй даруухан тийм юу охин байдаг байсан. Тэгээд нэг юу нь болохоор тэгэд ихэртэйгээ ихэр нь өөр сургуульд явдаг байсан. Тэгээд ихэртэйгээ орой алга уцаар ярьдаг ер нь байн өрөөнд ингэж уцаар ярьдаг жоохон чимээтэй. Гэхдээ тэрийг би нэг тоодаггүй гайгүй. Тэгээд цогцоод амьдардаг байсан. Өнгөрсөн жил тэгэж ингэж айгүй азтай байж байгаа. Тэгтээ ягаад ч юм нэг амар дотн найзын харилцаанд бол орч чадаагүй. Тийм миний бодлоор баг тэрэн ч зүгээр юм шиг ингээд румэттайгаа бүр гал хамууд болоод ингээд яхад битгүй арай ч юм за тэгтээ та нартай бол ингээд шамдаа амьдрахад бол гоё лсэн л та тэгтээ ингээд өнгөрсөн жилийн чин дээр хамууд тэрхийн дотн ингээд найз талцсан амар юм хувийн орон зайд гин хувийн орон зайгүй юм шиг санагдахаар байсан гэх юм уу. Тийм байна да. Миний чамд орж ирэхэд ингээд 2 өрөөнд гурлаа би харсан. Тэгээ би нөгөө International Students Orientation гэдэг төрөлөд орж ирсэн. Байсан болохоор ингээд ганц ортой өрөөнд нь буюу хамгийн ихний ороо шууд ихний өрөөнд. Тэгээ цаашаа нөгөө өрөөрөө гардаг тийм юмд нь ихний өрөөнд нь орж яасан. Болохоор харьцангуй ингээд надад ингээд өөр ингэсүйтэй гэх юм уу байсан. Тэгээд манай нөгөө хоёр хүүхдээ ингээд ширээн миний өрөөнд ингэж байдаг гэсэн болохоор тэгээд хичээл бичээл хийх гээд орж ирдэг байсан. Тэр үеэр тэр хоёр ингээд одоо ингээд яг цогтой орон байдаг болохоор яг унтахаас өмнө аягүй ингэж одоо яриа хийж гэж бонд хийдэг. Тийм тэгэд би яриа ингээд тустай гэх юм уу тэгэж жоохон байдаг байсан. Гэтэ тэр нь чи яг үнд надад нэг амар байдаг гэсэн. Тийм яа дээл ингээд яг дөнгөж ингээд ирсэн ингээд баахан хүмүүстэй ингээд сошиалайз хийх хэрэгтэй. Тэндээ ингээд ядарсан байхад бас ингээд орой болгоо гэдэг нь жоохон юу байсан. Тэгээ угаасаа ингээд бонд хүмүүс чинь ингээд бонд хийж байгаа юмнууд нь ингээд таньдаг хүмүүсүүдээ ярьж гэх юм уу? Тийм надад би нэг талаасаа тийм ч амар хүмүүсийг нарийн мэддэггүй байсан. Надад ч нэг хамаатай гэж боддгоо байсан болохоор ингээд тийм байсан. Тэгээ удалгүй манай нэг өрөөний охин маань нүцэн бүр тийшээ одоо хувийн шалтгаанаас болоод бит хоёр мороос болж биш.
муудаагүй тийм ер нь хувийн зүгээр ингээд нэг юмнаас болж тэрийг хэлэх юм бол хитрхи яг personal юм юм. Тэгэд нүсэн тэгээд тэг битэр нэг ингэж дараагийн үйлчлэл ингээд хойлохна байжаа тэгэхдээ ингээд тус-тустай байсан. Тэг би нөгөө өрөөрөө орохдоо нөгөө зөвхөн нөгөө синк угаалтуур ашиглах гэж бодъё. Тийм тэгдэг байсан. Тэгээд тэгээ дараа нэг шинээр өөр охин нэмдэж орж ирсэн. Тэгээд тийм байсан. Яг үндэ би дотн байсан уу гэвэл үгүй. Гэтэ нэг сүүл нэмдэж охин ерсэн охиндоо харьцангуй илүү ярьдаг байсан. Тийм нөгөө бусад юмуд байгаа юм бол одоо ингээд яг юм жинхэнэ гайгүй conversation-ыг өрнөдөөсөн гэх юм уу? Тийм байсан. Тэгээд амар юу ядагсан нөө хүүхдүүд дагуулж орж ирдэг өрөөнд өргөө харуулах гад ч юм уу зүгээр ингээд яах гад ч юм уу тэр нь тийм тэгээд надад бас юм даа ингээд яг үндэ харуулах юу ч байхгүй ингээд зүгээр л ижилхэн нэг ор гэж ингээд хүн болгон тарааж өгсөн ор шкафыг харуулах гэж ингээд нэг эрдгэн жоохон нэттэл санагдсан. Тийм байдаг байсан. Тэгээд тэр л жоохон юу байсан юм. Тэгээд бас ингээд юу нэг цэвэрхэн биш. Энүүдаа ингээд тогтмол ингээд цэвэрлээд байхгүй гэх юм уу. Тэгээ хогоо бол хайчдагсан. Гэтэ ингээд тоосоос оруулаа. Тиймэрхүү одоо ингээд юм угаалтуур ингээд төгссөн байгаагүй. Яг анзаарахгүй яг ингээд юм одоо тэр юуны маань ингээд цэвэрхний төвшин миний цэвэрхний төвшин уулээс юм шүү аа. Тийм гижил бодчих гэх юм уу тэг ингээ муухайг нь мэдээд ингээ зүгээр байгаад байдаг гэсэн бол бүрлээвөө. Тийм байсан. Та ямар юу одоо улсын хүүхдүүд ийсэн. Ямар нэг Asian American нэг black тэгээ white. Айгуу diverse. Нэг жил бол тиймсэн. Танаа юу атсан штэ. Суулж очихдаа танаа өрөөнд хансан штэ. Тэгэд бол тийм танай доорн бол яг миний өнгөрсөн жилийн доорнтой харьцуулах юм бол хамаагүй том. Амар өндөр таацтай. Тийм. Тэгээд бас юм ягаад ч юм цуслан шиг юм айгу. Яг сургуулийн доорн биш гэхдээ ингээд юм цуслан шиг арай жоохон юм дотн гэрсэг барилгын модон өнгөтэй болохоор ч тэр юм уу. Тийм байсан. Тэгээ манай хажуудлын өрөө манай ар ядаг амар хөр хаштай. Араа маань ядаг. Тэгээ. Юу нэрний юу ёо билүү. Эё. Эё. Хэнтэй. Эё гэл. Эё. Тийм өстө хөрхөн. Тэгээд нөгөө таад ирдэг өдөрчөө яг ингээд тэр нөгөө юу байгаагүй. Нэг өрөөний маань охин ингээд яатсан байсан. Би тэр хоёрлах гэдэг. Тэгээ миний өрөө яг суул. Тэгснэ нэг илүү нэг матрасын өрөөрөө оруулж ирээд өөрийнхөө матрастай нийлүүлээд. Тэгээ юу лээ тавуулаа шаталтад унцлаа хоёр матрасан дээр хоёр queen бед нийлүүлж тий. Тэгээд шалаараа зулаад. Тий. Тэгэж байсан. Тэгээд тэгээ дараа нь 100 би бас энд үлдэхтэй нэг мэт байсан. Тэн дээр бол битэрийн яг гоё юу амар гоё байсан. Sleep schedule босож юм. Ингээд цэвэрхэн байлгах ингээд тийм хөнүүд. Тэгээ тэр охин маань амар хөөрхөн юм. Айгу юм сонсдог юм яриа төрлөг юм. Хүний яриаг амар ингээд сонсдог. Тэгэл ингээд одоо ингээд яг юм small talk нэг хийхгүй яг жинхэнэ ингээд яриа шууд амар амархан битэрт ингээд орчдөг гэх юм уу. Тийм байсан болохоор бид тэр ингээд за орой болгон ч гэхдээ дийлэгтэй гайгүй тогтмол ингээд орой доо ингээд ярилцдаг байсан ингээд random юмнуудын талаар тэгэл хичээл мичээл нэг тийм хүмүүсийг хаамж тэгэж амар хөөрхөн бас бид тэр бонд хийсэн. Одоо харилцаатай яваа тэр охин. Тийм бид тэр одоо нэг үйлрэлтээ ганц хоёр уулздаг гэх юм уу? Сүүл гэх юм бол би төрс өдрөөр нь харсан. Төрс өдөр нь 2 сар. Тэгэхээр 2 сар шүү дээ. Бараг нэг ганц хоёр гардаг. Бараг тийм харилцаа ингээд ер нь ирээд ингээд бараг ирүүл ингээд гоё цааштай юм шиг гэдэггүй.
За тэгээд 2 дугаар За жил. тийм. За дараагийн жил нь энэ жил болохоор би нэлээд олон roommate-тэй за roommate хөө housemate хөө байж үзсэн. Энэ жил яг юм яг жигнэсээ house юм бүтэн байшин байлаа. Тэгээд юм 2 дахь орон дотор аруула ордог тийм ихлээд housing орсон. Гэтэ аруула дотроо тусдаа нэг өрөөтэй. Өрөө нь яг жижиг. Гэхдээ яг ганцаараа ингээд personal space гэдэг утгаар айгуу гоё. Надад бол айгуу тухтай ингээд яг ганцаараа single гарах үнэхээр гоё байсан. Тэгээд том өрөө, муу өрөө ингээд юу нэг housing-ийн үед маань бол нэлээд гоё байгаад. Гэхдээ цуг apply-сан хүмүүс маань болохоор жоохон random хүмүүс байсан байхгүй юу? Яг найзууд биш. Яг аруулаа нийлээд яг эхний жилдээ apply-д ордог house. Тэн дээр манай зүгээр нэг хичээл авч ирсэн нэг найз маань ингээд хүн дутаад тэгээ би за тгийгээл тэгэл ингээл нэмэгдсэн. Тэгээ би тэд бас ихэнх нь Аз 8 9 баг Аз. Тэгээд бас ихэнх нь яг CS major. Тэгээ нилээ юм бас дараахан дуу яг ингээд house-та яг тэр чинь ингээд хүмүүс өөрсдөө party host гэдгээр алдартай байршуулахгүй юу? За. Тэгтээ би тэд яг нэг л party host хийсэн тэрнээс устаар айгу дараахан байж байгаа. Тэгээ бас л юу нэг би нэгсэн нэг тийм амар дотн юу байхгүй. Эхлэхэд бол нэгс бүгд ингээл 7 хоногтой нэг 2 хоногтой нэг movie night хийгээл амар дотн юм шиг ингээл эхэлжсэн. Тэгэл ер movie night нэг чигээгүй ингээд айгу бие даацгаацсан юм ингээд тусдаа ингээл. Тэгээ тэр нь надад ч бараг амар байсан юм дөө. Тийм. Тэгээд би чинь ингээл яг гоё амар байгаа гэж бодоод ирсэн чинь манай нэг надаас яг цуг орох уу гэж асуудаг найз маань тэрнтэйгээ би арай илүү татна. Хаяа хараа юм ярьцдаг. Тэгээд тэр найзд маань болохоор яг асуудал байсан юм билээ. Тэр гэрт дотор байх. Тэгээд зунаа бас нэг асуудал юм болцсон. За бүр юу дараалалгүй л ирчиж. Гэхдээ нөгөө нэг надаас бусад үлдсэн 9 маань ер нь бол ийм friend group жижигхэн ийм social ийм ер нь бүлэг байсан байхгүй юу найзуудын бүлэг. Тэгсэн чинь 2 хуваагдсан зунаа. Тэгэд юунаас болсон бэ гэсэн чинь за ирч. Ер нь бол тэгэл нэг ийм хөвгүнээс болж заяа. Хоёр хүний хөвгүн сайн болсон юм уу? Үгүй одоо ингээд нэг хүүхэдтэй үргэлждэг. Тэгсэн чинь үргэлждэг хүүхэд ингээд маань одоо нөгөө эмэгтэй найз нь ингээд найзлаа жоохон муулаад ярьсан. Ингээд тэгжиллээ шүү гэл ингээд чам тэгж худлаа ярьсан шүү гэж ярьсан юм шүү. Тэгсэн чинь манай нөгөө охин найзлаагаа сонгох уу, найзаагаа сонгох ч юм уу гэдэг ийм сонголттой бодолж болоо. Тэгээ найзлаагаа сонгоод тэгээ ингээ хоёр огтцсон. Тэр охины талд тэгээд нөгөө найзлаг нь муулж ярьдаг. Йоо. Яваа. Тэр гэхдээ хоёр талтай шүү. Би яг нэг талынх нь үзхийг л сонссон болохоор жоохон bias гэж магадгүй. Гэхдээ миний хувьд бол аль аль нь л буруутай. Жоохон бас immature юм шиг. Хоёроо. Тийм, миний бодлоор баг муулж ярьсныхад буруу хэлж баг. Одоо зөвхөн өнгөцгөн ингээд юу ярьснаас нь тэр ихтэй нь юу хийснээс нь ингээд үл хамааран гэх юм уу баг. Найздаа шууд очиод ингээд ярьж болох юм зүгээр ингээд. Тийж тийм. Тэгээд дор хүмүүст шүү дээ. Хамгийн гол нь одоо би болохоор яасаа юм гат. Би. Одоо би яг тэр ховлж хэлдэг тэр найз тэр охин болон намайг урьж нэмэгдүүлдэг тэр охинтой гурлаа өөр хаасан амьдарч байгаа. Тэр юу болсон бэ гэсэн чинь манай тэр цаг агарын өөрчлөлтөөс болоод ингээд манай хаусын тэр хайр хаусууд ингээд асуудал гараад халуус байнга тасраад ингээд халаалт ингээд ягаад тэр шууд би тэндийг 3 сарын удиршин шууд нүүх шийдвэр гаргал тэгэл бид ингээд бөөнөрөө тал тийшээ тарцгаасан да. Тэгээ бид 3 одоо болохоор ийм
2 3 өөрөө яг юм хаус гэнэ яг юм апартмент стайл байшин гурлаа байгаа. Тэгэл яг нөгөө жинээсээ яг найзынхаа яагаад тэгж жоохон муулж ярьсан гэдэг зан чанарын ер нь жоохон таньж эхэлж анзаарсан гэх юм уу. Ер нь нэг тийм жоохон жаахан ховж ярьчих гэдэг. Ингээд бас хитрхи юм одоо хүүгүүдийн талаар, эрэгтэй хүмүүсийн талаар ярьдаг санагцсан. Тэр жоохон ядаргаатай л байгаа тийм. Тэгээ яг хүн крашч болно. Тэгтээ байг яриад тахаар чинь тэр чинь ингээд амар ядаргаатай ингээ өөр ярих юмгүй юм шиг. Өөрийнхөө амьдралыг бас энэ гоё бодоод гоё нэрээ л та. Тэгээ яг гэдэг нь жоохон ядаргаатай юм лээ. Тэгээ тэрнээс өстөр айгу бас нейтрал харилцаатай л байгаа. Одоо нэг найзтайгаа нэг өрөөнд хоёулаа зөвхөн дотоо нэг өрөөнд зугддаг. Тэгээл тэр хоёр маань надаас илүү ингээд амар дотно яг ингээд байнга цуг явж идэг хоёр найзууд болохоор ер нь л хамаагүй дотно. Тэгээд байнга хамт явж идэг ер нь ингээд одоо энэ апартмент маань ингээд тэр хоёрын хувьд ингээд яг өөртөөх нь айгүй юм дотно орчин байгаа шүү дээ. Тэгэл хамаагүй ингээд ойрлол ер нь жоохон чимээхтэй хоорондоо л ингээд айгүй чанга ярьдаг. Миний хоолойны өнгө айснаас нь бол ингээд хамаагүй өндөр өнгөөр ярьдаг байхгүй юу? Тэр нь бас жоохон хаяа жоохон ноёд болоод тий. Тийм байна да. Энэ жил 20 дугаар курсын roommate-ууд гэх юм бол. Зөв. Одоо нөгөө бусад үлдсэн 7 тойгоо кампус дээр тарахад тийм мэдлдэггүй шүү. Бид. Тийм үү. Мен мэдлдэггүй л болцсон байлээ. Яг байх. Яа. За миний болохоор би бол хайрт найзтайгаа яматагаа олон болохоор исэн баггүй юу. Тэгсэн чи яма битэрийн sleep schedule шар өөр яма бүр 6-д мургаад босдог 9-10 гэж унтдаг. Тийм байгаа. Тэгээд яма битэр яг юм кампусын хоёр өөр талд баймаар агаад. Тэгээд ямар ч гэсэн би тэгээд найзтайгаа бай гэж бодсон боловч тэгээд тэр үед ингээд найзтайгаа яч чадаагүй. Тэгээд тэн дээр болохоор за тэгвэл би одоо рандом зүгээр хүмүүстэй таарал орчидоо гэж бодож ирсэн. Тэгээ бараг тэгсэн чинь болохоор миний нэг одоо яг найзалж исэн гэх юм найзалж эхэлж исэн хүүхэд надад им санал тавиад чи ингээ манад яг манай нэг найз ингээ яхаа болчлоо. Бидэд болон групп болоод ингээ дөрүлээ болъё гэж орох гэж ирсэн гэдэг. Бонус болсон шүү дээ. Тийм. Тэгээ надад бараг сүүлийн нөгөө тэгж яах өдрийнх нь өмнөх өдөр нь ч илүү асуугаад ямар тулсан. Тэгэл би тэр үедээ за тэгчээд өө гэд нэг их юм бодлого гэх юм уу. Тэгсэн ч ахтай гэд. Тэгээсэн баггүй юу. Тэгээд ер нь бол тэгээ сонгоод орсон. Тэгээд яг сайн намнагийн хэлсэн шиг ингээд юм тэнд ингээд хоёр найз нь илүү тотно. Тэгээ юм тэр хоёр найзынхаа хоёр найз гэж ингээд юм дөрүүлээ ингээд 3 өрөөнд бидэд орж ирсэн. Тэгээд бид нар бас ихний өрөөнд ингээд юм хичээлийн өрөө тэгээ 20 дахь өрөөнд болохоор хоёрынх нь унтлагын өрөө дараагийн хоёрынх нь унтлагын өрөө гэж яддаг. Тэгээд тийм хоёр найзын дотн байснаа нь тийм ерөн заримдаа жоохон одоо юу яадаг гэсэн гэх юм уу? Эвгүй гэх юм уу? Одоо жишээ нь би ингээ хажууд нь сууж байхад ингээд хамаагүй тэг юмнуудад төлөвлөж ярих ч юм уу? Эсвэл өөр бусад найзууд талаар ингээд ярих ч юм уу? Тэгээд ингээд өрөөнд ингээд одоо би илүү дотн биш найз нь ингээ орж ирчээд ингээд юм өрөөнд ингээ нээлттэй ингээ битэртэй ярьж байгаа болов гэд би эргэж хараад ч юм уу ингээд ингэж яхаар зүгээр л тэр найз руугаа ингээд юм яаж ирсэн гэх юм уу. Тийм тэгэл би ингээд заримдаа амар эвгүй ингээд зүр живчээс үгээд ингээд баг орж ирэх нь тоохгүй ингээд тэгээд байх хэвээр юм уу аль эсвэл тий ингээд conversation өрнүүлэх хэвээр юм уу. Тэг би ингээд намайг өрнүүлсэн ч гэсэн нэг хийх юм ярихгүй тэгэл нөгөө найз руугаа ярих болохоор тийм байдаг байсан. Тэгээд манай нэг амар сонирхолтой манай гурлаа найз залуутай.
байсан. Тэгээд ер нь бол ингээд бид нар ингээд долуулаа байдаг гэсэн. Ингээд орж ирэл ингээд авих байдаг. Тийм. Тэгэл заримдаа ингээд нөгөө нэг юмнээ залуу ингээд хонж манан тэгэл ингээд би тэр нөгөө sleep schedule маань ингээд жоохон их талцсан. Тэгээ 10 гэдэг ингээд нэг хэсэг ингээд унтаад явчихдаг. Тэр үед ингээд өглөөс ирсэн жил яг ингээд зүгээр унтчихдаг. Ингээд миний хажуудлын орон дээр л тийм тэр хоёр. Тэгээ яхан ихэндээ ингээд асуудаг байж байгаа. Тэгээ би ингээд гайгүй юу яасан гэх юм уу? Зүгээр гэж. Яг батлуулсан гэх юм уу? Тийм тэгээд тэгж яасан. Тэгээ тэр нь бол гэхдээ яг үндэ нэг амар ядггүйсэн гэх юм уу? Ядратай санагддагсэн ингээд угаасаа ингээд тэр өрөөний маань охин маань намайг ингээд айгу хүндлэн гэдэг юм ижсэн. Ямар нэгэн тиймэрхүү зүйл хийхгүй, эвгүй зүйл одоо намайг байхад хийхгүй аль эсвэл ингээд миний зөвшөөрлөхгүй хамаагүй ингэж хүн авчихгүй ч юм уу тий. Миний юм төрөхгүй гэдэг тиймэрхүү хүндлэлийн юу бол байгаа гэдэгт нь би амар итгэлтэй байсан болохоор зүгээр байдаг байсан. Тэгээ би өөр нэг бас ингээд одоо ботхоор айгу юу юм би ингээд найз залуучуудтай ингээд бонд хийдэггүй гэх юм уу? Манай бусад ингээд тийм ингээд манай гэхдээ бусад охтууд ингээд бусдынхаа найз залуутай ингээд амар ярьж мэрдэг гэл орж ирэнгүүт нь би бол ярихгүй заяа. Яг би ингээд жоохон мэдлэг гэхдээ тэрнээс илүү ингээд одоо надад яг үндэ шалтгаан байхгүй штэ гэж. Би ингээ өрөөнийхөө охинтойгоо яаж ингээ гайгүй тутан байх уу гэж яг ямарсаа тутан найзууч болоог хахад юу тэр юутай найзуулах. Тийм байдгүйсэн. Тийм болохоор ч тэр бас ингээ найзуулууд надаас жоохон ингээ имидэг нь хашаа заяа. Гэтэ ингээ за юу ядагсны мэдэхгүй л юм. Гэтэ ямар ч амар дулаа мэдрэмж бол авдаг байсан амар дуух юм санагдвал. Жоохон айгаад байгаа. Мэдгүй би бас айдаг байсан тиймэрхүү юм ч мэдэрч байгаагүй. Эсвэл хүмүүс угаасаа ингээд жоохон юм дуу цөөтэй ч юм уу эсвэл ингээд намхан гайсаар ярьдаг ч юм уу эсвэл мэдгүй нэг тийм амар ярьдаггүй хүмүүсийг ингээд харт операчууд ингээд зүгээр л айгаад байгаа юм шиг ингэж харцаад байдаг гэж маа. Мэдгүй нэг тийм харилцаанаар бол нэг асуудал ингээд яг болж байгаа. Би тоож анзаарч байгаа ч гэж магадгүй тэр юм хүн байна. Тийм байдаг байсан. Тэгээд нөгөө тиймэрхүү одоо жишээлбэл манай гэрчээ яг үндэ хэдий ингээ хүүхдүүд туссан чийсэн амар чимээгүй өссөн гэх юм уу. Тэгээ манай дүү мөө ингээ бид нар чи ингээ өөрөө өөрөндөө тусцтай ингэж бод ер нь нэг юм нам гүм айлахгүй юу. Тийм болохоор надад ингээ хаалга амар чан хааж байгаа. Ингээд ус ингээд амар ихээр гоожуулж байгаа гэж амар ингээд юм тиймэрхүү юмд ингээд мэдрэмтгийн зөв үгүй чи ингээд амархан мэдэрчдэг гэх юм уу тийм ингээд юм тийм ингээд арай зүйлээ хаачихгүй дээ мэдгүй ингээд усаа жоохон баг гоожуулах юм бата тий гэлээ одоо унтрах тиймэрхүү юмнууд байгаад байдаг арай тийм чимээгүй ярмаар юм да гэдэг юмрхүү юмнуудыг дотроо байдаг гэхдээ ингээд одоо би л нормлаас доогуур байгаа болохоор би тэрийг ингээд амар ингээд яахыг хүсдэггүй гэх юм уу? Шууд тэгж хэлээд ахаа гэх юм уу? Тэгээ угаасаа тэр бус хидмадгийн өөртөө болж болохоор тийм нүх талаас ингээд коммент хэлэхэд яг ийм амархан төрлийн харилцаа яг үндэ ер нь миний дийлэх рүүмэйтээр яг жоохон байгаад амар хэцүү байгаад идэгсэн гэх юм уу? Яа ингээд би ингээд коммент ингээд хэлээд ячих юм бол тэрэн дээр ингээд яг одоо за энэ юм байна гэд ингээд тиймэрхүү зүйлээ ингээд ойлгоод авах биш ингээд зүгээр л намайг үйлжин аль эсвэл ингээд би ингээд таалагдахгүй юм байна гэдгээр ингээд авах гаадч байдаг юм шиг ингээд тийм мэдрэмж жоохон өгөх гээд байдаг гэх юм уу энд их ер нь жоохон хүмүүс тийм болохоор артгаа яг за бүр ингээд төвчгээ боллоо үедээ л яг хэлдэг юм байна. Гэтэ ер нь хэлий юун дээр коммент хийгэр чи тий жишээлбэл жишээлбэл мэдгүй би ингээд тэрдээс тэдийн цагийн үед ингээд юмтэй
ингээ митинг интервью мэдээ тэр хөөгээр чод чимээгүй гэдэг юм хэлдэг ч юм. Тэг бусдаар хэлэх байсан бол би ингээд хогоо зөв сорт хийхгүй байх гэж. Чи ингээд recycle биш гэдэг тэнд байх хэвээр гэдэг юм. Би бүр ингээд сайн нааж маа гэсэн. Тэр юм дээр тоож хаардаг ч юм уу, үгүй ч юм уу. Тэр амар юу ингээд юм. Чи хогоо зөв ангилж чадах уу? Ингээд зөв ангилж мэдхүү гэж одоо би асуухаар амар эвгүй ч юм шиг мэдгүй. Тэр хүү жоохон барьер байдаг. Гэтэ манай ингээд миний ингээд дөнгөж нэг орж ирээд танилцсан өрөөний охинтой бол амар хөрхөн бонд хийсэн. Тэр охинтой бол амар хөрхөн хүчлээ дэс бид ингээ хоёлаа байхад. Тэгээд бүр яг буунд байх discussion дийлэнхтэй бас нэг хүмүүс төвтэй ярьдаг болохоор тэг би ингээ нэг амар хүмүүс төвтэй ярьдаг гэх юм уу? Бас юм л жоо ховж юм шүү дээ. Ер нь тэгээд би яг үндэ тэр хүмүүсийн ч нэг танихгүй нэг таньсан ч яг үндэ ингээд надад яана юм хамаагүй байгаад өгсөн болохоор тэгээд бас би тэнд ингээд оршидхгүй юм одоо бид нар цогтой динерлээ гэхэд яг хөө зарим тохиолдолд өөртөө талаар яг гэтээ дийлэнхтэй ингээд тэгж явдаг байсан болохоор тиймэрхүү надад байсан. Тэгээ энэ жилийн үед тэгээ гэтээ манай нэг өрөөний охин маань юу яагаад study abroad тэгээд бид нар одоо ингээ гураад тэгээд би өөрийнхөө тэр нөгөө бөөндө хичээл хийдэгсэн өрөөндөөс ширээгээ энэ өрөөндөө ингээ багтааж авчирч ирээд тэгээд илүү одоо юм personal орон зайтай болж эхэлж байгаа. Сая юуны чимээ хин гаргаад ирсэн? Нэг өрөөнд. Сая тийм нэг охин одоо охин маань найз залуутаа орж ирээд ингээд ялаа гэж. Зүгээр л ингээд энэ өрөөгөөр дамжаад өөрийнхөө өрөөгөөр орох тэгээд нэг хөрөөгч онгойлгох зур гарч байгаа юм байхгүй. Тэгэл иймэрхүү юм зөндөө яг ингээд нөгөө би нөгөө их тунтах гэж хичээдэг байхад иймэрхүү юмуд амар их ингээд ядаргатай гэх юм уу. Тийм ингээд таалгаа тийм ингээд айгүй ингээд хүчтэй ингээд чааж байна. Тиймэрхүү юмнууд. Тийм. Тэгтээ ингээ өөрөө ингээд ядаг болсон чи амар амраа ингээд одоо ингээд би л өөрийнхөө хэсийг ингээд цэвэрхэн байлгах юм бол би л ингээд өөрхөө гэдэгт бол ингээд тий ингээ юмаа цэвэрлээд ингээд чин бол ингээд амар гэх юм уу. Өмнө яг хэдий ингээд за ингээд тогдөрчлээ ингээд яа гэдэг одоо ингээд за хайчээ тий ингээд юу цэвэрлчээ гэдэг чис нөгөө үедээ за яачгүй юм бах та гэдэг юм жоохон юм боддог гэсэн гэх юм уу. Бид нар ингээ assign хийсэн тийм юм байхгүй гэхдээ ингээ зүгээр ингээ тийм common sense-ээр ингээ тийм хийчин гэж юу нь бол ярьжсэн байхгүй. Тийм. Гэтэ одоо л надад бол өөрийнхөө гэж угаар бол яах юм харцгаа амар байгаа. Тийм. Тийм байна. Ер нь гэтэл бас ер нь нэг тийм гэртээ яаж өссөн угаасаа ингээл тэрүүгээрэл ингээд ганцаараа амьдраад тустаа гараад ингээд их сургууль дараад дотор байна амьдрах. Тэрүүгээр тэр амьдралын их маягаар амьдарч байгаа шүү дээ. Тэр нь өөр болохоор ингээд тэр хүмүүст зүгээр юм. Одоо хоёулаад нь зүгээргүй ч юм. Тэр хүн амар гэдэг баха. Харин тэгээ одоо хэрэг ирээдүйд ингээд би бол ирээдүйд сингэлтэй гэж бодож байна юм даа. Гэтэ хэрэг дахиж яах байсан бол тийм өрөөнийхөө хүүхдээ ингээд юм найзуудтай цуг ингэж хангаут хийж үзээд гэх юм уу. Ямар хөө юмуд ярьж нэг мэдхгүй ингээд юм ер нь ямар хөө вайфтай байна гэдгийг нэг хараад тэгээд яг sleep schedule нөгөө бусад юмнуудыг ингээд юм ярьж мараад тэгчүүл бол гайгүй зүгээр. Тэгээд бас яг үндэ яг энийг тодорхойлоход хэцүү ч гэсэн гэтээ ингээд юм хөдөө өрөх үгүй юу? Өрөх цаа үгүй юу? Тэр үедээ тиймэрхүү юм. Яг юу л ингээд би тэд анх ингээд өрөөндөө очиж шийдсэн хад манай нэг надад нөгөө хэлэхтэй. Тэр нь болохоор бүр анхнаасаа ингээд найзлалтайсан. Тэгээд өөр нэг охинтой манд аврахтаа болохоор одоо найзлгаа авчихгүй гэх юм уу? Ямар нэг юм хийхгүй гэж ярьжсэн. Гэтэ тэр нөгөө тэгж ярьжсэн охин нь
Дараа нь өөрөө найз залуутай болчиход өөрөө ингээд тавьчихад. Хэлсэн гэх юм. Тийм. Хоёулаа баг юм синдромтой юм ааш ингэдэг. Ийм эргэн тойрных хонон ингээд юу нь бол ийм хосын аураатай. Хоёулаа ингээд юуч байхгүй юу? Импостер синдром. Юу импостер? Хоёулаа ингээд юм биш үү? Түлхдэг гэж. Соронцны нөгөө эсрэг тал гэж. Ямар ч юм татгалцах юм бишгүй ингээд түлхээд. Тийм. Гэтэ одоо манай энэ миний ингээд мэдэх хосын харилцаатай юмнууд дийлэнх дандаа найзаараа дамжуулж яасан үсэн. Тийм. Минут байдаг. Дараа нэг яг юм сэдвэр нэг тусдаа сэдв болгож ярил. Дараа нь гэж баг өргөж мөргснийхаа дараа ярихгүй л. Цагш. Тийм. Өөрчн. Тэгэл би нэрээ дараа жилийнхаа бас нэг семестр амьдрах румейтэй бараг олчих шиг болсон. Тий ганцхан семестр байгаа болохоор би өөрөө бас хаусинг тэгээд румейт хоёроо олохоор шийдсэн байхгүй юу? Тэгээд яг ганцаараа амьдрах гэж бодсон ч гэсэн румейттэй болчих юм байлаа уусаа яг хамаагүй хямдхан болох юм байлээ. Тэг чи мөн за ганцхан семестр юм чинь ингээд. Тэгээ нэг бас дайжгүй хүүхд бараг л олчих шүү гэсэн. Тэр юу болох нь. Тэр бол ингээд юу нь бол ерш танихгүй хүүхд болохоор бас юу болох нь харж их сонирхолтой. Нэр ийм би нэг ивентэд манай нэг найз pair манай нэг найз нэг стартап эхлүүлж байгаа эмэгтэйчүүд зориулсан нэг ивент яасан бохоо тэрэн дээр нь би очиж зураг дарахаар атсан. Тэгсэн чинь тэн дээр нэр roommate болдог юм app develop хийж байгаа нэг тийм юу байсан. Харин айгу Тэр ихтэй оюутан байсан юм уу? Мэдгүй яг ижлээ юм мэдгүй гэхдээ тэр юм нэр. Тэгэл нэг сонирхолтой. Гэж бодож билээ. Тийм хэрвээ өөр одоо хүний roommate болох юм бол тэгээ бусад хүмүүс яаж байгаа гоё хүндэлж анхаараарай. Тэгээ хүн дагуулж ирэх бол тийм гоё өмнө нь асуугаад гэх юм уу авчирж ирчээд зүгээр эзтэй гэж хэлэхгүйгээр өмнө нь асуучдаг. Тэгээ ямар нэгэн юм хийх гэж юу бэл өөрөнд ч roommate байхгүй байгаа үгүй гэж сайн мэдэх хэрэгтэй шүү. Би яг нөгөө өрөөнд байжгаад бас юм сонсч ижлээ. Яана. Гэтэ би тэрийг бол хэлжсэн л та. Тэрийг хэлээд тэгсэн чи бүр амар ингэ санаа зовоод мандаас амар санаа зовоод. Тэгээд нэг хэдэн хоног авчраа байсан хаа. Яана. Тэгэл цэвэрхэн байгаа л хүндлээл ингэ тэгчүүл юу. Гайгүй дээ ер нь гэтэн хүндлэл амар хамгийн том. Сайн roommate-ийн хамгийн том зан чанар хүндлэл. Тэр найс болно гэж хараад дими хэлэхдээ яг найз болчулахгүй ингээд цааш авчлахгүй гэхдээ зүгээр хэлтэл зүгээр тиймэрхүү гараа хараад expectation-тэй бичвэл амар юм бэлээ. Тийм бэн. Тэгээ энэ зомбитэр рууми болох гэж иргэж. Копакина. Энэ талаар ярьлаа. Яриаг. Яриаг л. Үгүй сандгүй. За энийг хэлж болох уу? Болохгүй ямар амт. Битэр гэдэг юмнууд батны ялгаар шин. Гэтэ ямар ч гэсэн битэр энэ зон цогтаа. Байгуулсан тэгээд гой юмнууд төлөвлөж ийн одоо бид хоёрын гой adult life стажинхаа гой байх чинь гой юм дарна. гэж журнал за тэгэл хөрхөн гой байранд амир хөрхөн найзуудаа ингэж ивент хийж мэгээл.
тиймэрхүү юм төсөөлж харж ийн. Гой байрах юм бол гэж. Ингээд битэрлээ болоо гэх. Тийм байгаа. Тэгээ энэ ер 100 евро нь бол битэр ингэж. За хамгийн сүүлийн гэх нь цаашаа. Гэтэ зүр ойрын хилдэлтэй гой цогтой гой байгаад гой enjoy хийж болох боломжтой жил байгаа. За сүүлийн мөлөнд хичээлбэл. Тийм. Яг уцаас зингэлэхгүй бол зингэлэгч болоод тах. Нэг хөвт болсон биш яа. Тийм болохоор эпирийн пауз авах. Техникийн асуудлаар. Уцсан эснийг дуусаа унтраа зингэлэгч олдгүй хайчиж ба зөвлөг гэж. За яагаа. Тэгээд зомби хоёр бас гоё бичлэгтэй подкаст ихээр төлөвлөж байна зү. Тийм. Зам бол хөөрхөн яаж болно хаа. Тэгээд за зам хэлж юу игээ хэлэх юм тийм үү? Хэлэхгүй хаа. За. Ингээд зам бол surprise зам бол гоё яхны. Тэгээд та бас ингээд яг энэ хүртэл ингээд сонссон болвол зүр ингээд цэгээр чамаагүй нэг коммент үлдээд гэж. Яг хэдэн хүн сонсоод яг юу бол яг юу хүмүүс нэг тэг гоё багцаа авъя. Тийм. Тэгээд яхаа коммент зүүнстаа спешиал болсон. Яа Coachella. TikTok орохоор Coachella-гийн юмуд амар гарч ирээ. Гоё. Алж байгаа юм билээ. Хүүшээ. За тэр дараа. Шууд явчих. Яна. Нуц ирж. Зуны юмд бол амар их сайсууд байна. Одоо гүрийгээ л сайхан. Тийм. Бүх юмудын яг тийм. Сайхан болж өнгөрөөгөл тэл зоочод бүр сайхан. Тэгээд юу яадаг байхгүй юу? Түр ээжтэй ярьжсэн чинь жоохон аавыг би жоохон гомдоосон юм шиг үлээ. Яана за. Яагаад ингэж энэ охин чинь ингэж Монгол ингэж ирээд яаснаа. Гэрийнхнийгаа гихгүй нэ ингэж. Ингэж ер нь. Тий. Хотод тэгээд яана амьдрын гэсэн чинь. Тэгж бэлээ яана. За яах вэ тэгээд. Яа маш яг үндэг шиг. Бараг тэр чигээр өнгөрөх юм шиг. Тайлбарлаж хэлэх юм ч тааш одоо 21 ярих байхад тэгтээ бас. Ёорч. Бич тэгээд Монголд очисон бас нэг гоё төлөвлөгөө байгаа. Тэрэндээ бас. Тэгээ Монгол айгуу гоё. Яа бороо хитрхийн амирх ороод үер мөрөн л болчихгүй бол. Бусдаар бол айгуу. Өмнө зуун яасан бол яг явдгийн өмнөх зун бол амар. Бүр үеэлээд амар яадаг. Тийм. Тэр үе. Гүн гайгүйсэн баха. Тийм одоо л нэг гоё Улаанбаатар яг том хүн шиг хараа да. Зүгээр л хичээл сургуул 100 тэгтэй гоё шүү. Тэгэл хоёлоо ч одоо 21. Яа би 21 хаяа яг үндэ огт ашиглаагүй л. Зүгээр яа. Өнөөдөр бас найзтай хайлтарч чад ингээд надад бол ингээд яг үндэ насандаа л амьдрах нь амар чухал юм байна. Яг 21-т бол яг 21-т хүн шиг л 16-т бол 16-тай шиг л 30 настай бол 30 настай шиг л юм уу? Яг тэр насандаа яг тэр юу гараал. Тэгээ одоо чи яг насандаа амьдарч байгаа гэж бодож байна. Anika? Oh. Do you want to come with me to get ice cream and cookies? Oh, wait, is it On call. Oh, Yeah. is it downstairs? Yeah.
If you don't want it, I can go get some for you. Yeah. Okay. Манай татна сонсно. Нөгөө гоё roommate үү? Тийм. Биш үү? Тийм юм. Манай одоо татна надаас ингэж асууж яасан гэх юм уу? Би ингэ заримдаа чипс авч үзье. Үснийхээ сэнсийг ашигласан үү? Тэр нэг юм бивтэй гэж. Юу иржлээ? Тийм ингэ насандаа байх. Насандаа. Тийм миний бодлоор ингээд яг юунаас гэдгээс амар шалтгаалах юм шиг заяа. Одоо ингээл хүмүүсийн харилцаа заяа. Одоо ингээл 21-тэй гэдэг чинь үндэл ингээд миний багаас төсөлж ирснээр бол хүнтэй үерхэд бараг ингээд эхлээд тэгээ одоо тэр хүнтэйгээ ингээд тий ирээдүйд ингээд амьдраад үзчих мүзэх стейж авах. Тэгэхээр бол би бүр амар хэдэн жилийн behind ингээд хоцрогдол байгаа. Босод юм дээр ингээд дэжгүй. Гэтэ одоо жишээлбэл юу гэхээр одоо 21-тэй байжээч ингээд 30 настай хүний шиг ингээд тий амар юм доктортой карьер аль эсвэл амар амжилттай карьер ингээд хүсээд авахгүй гэх юм уу? Аль эсвэл ингээд тий ингээд өссөн үедээ зарцуулж болох их мөнгөний ингээд доктортой байдал ч юм уу? Тийм би бол өөрөө өмнө жил аягүй ингээд их гэж үздэг лээсэн юм шиг санагдчихэв. Ингээд мөнгөөч доктортой байлгаал тий нэг хүрэхгүй ингээд юуны магадгийн хэрэг гарвал гэдэг ч юм уу тий. Тэгэл тиймэрхүү ингээд бас боссон амар олон эсгүүд дээр тийм байдаг гэсэн юм шиг санагдсан. Одоо бол яг 21 настай зумал ганцхан тий босод бүх юм Монголоо тий гэтээ бүр яг гоо ингэж яахлаар одоо дараагийн жилүүдэд илүү ингээд юу маань гараад ирчих ингээд юм гаргаж шийдвэрүүд маань юм жоохон ингээд юм ирээдүг боцсон байвал илүү сайн гэх юм уу? Ирээдүг боцсон нэг тиймэрхүү юмнууд ер нь дандаа ирээдүг л бодож байна юу ярих гэдэг. Гэтэ ер нь ирээдүй дээрээ илүү тус холох гэх юм байна. Тийм юмнууд гаргах хэрэгтэй жилүүд ирж байгаа юм болохоор одоо энэ зоныг бол яг гоё. Яг хөө ингээд жижиг ингээд тиймэрхүү юмнууд хийж байгаа. Гэтэ илүү зүгээр л за ингээд юм амьдралаа амар гоё жаргалтай байлгахмаар байгаа үедээ би одоо юм ярина. Гэдэг дээр фокуслах гэх юм уу? Ингээ ирээдүй ингээд за утахгүй энэ дээр шиг болох хэрэгтэй, утахгүй ингэх хэрэгтэй. Тэгээ утахгүй ингээд ингэж мэдхгүй ингээд оюутан болсноос л хойш бүх юм ингээд дедлайны хооронд тийм ингээд нэг юм хийсэн ч дараагийн нэг юмдаа аплайдах хэрэгтэй, болгох хэрэгтэй гэж хэлдэг санаа зовнолт авах байсан болохоор одоо нэг пауз авах. Жвэн би тэр нөгөө зурхаа жоохон сонирхдаг найзаараа яасан баггүй юу ингээд нэг хаус маус уншаад идэм биш үү? Тэгээд яасан чинь миний ингээд 19 20 нас ингээд бас айгүй юм гоё юм атлеттай айгүй юм шин ингээд байдлаа юм шиг чинь ингээд атлеттай байсан баггүй. Тэгээд миний 21 22 нас ингээд жоохон эргэлзээтэй яг юм амар эргэлзээ их байх наснууд гэсэн. Тэгээд тэрийг одоо яа нүуний бах та гэл. Тэгэл буцаа 23 24-өөс гайгүй болчих юм байлээ л те. Яг төгсгөл гайгүй болчих юм шиг тэгвэл. Тэгээд ямар нэг юу нугасаалж хэрэлцээтэй л байна л да. Гэхдээ харчлаа. Тэг хийснээс нэр үзмэрч ордсдгүй Монголд. Бөөм. Үгүй нөгөө хин ахтарч байна. Би. Жолооч ах. Бөө. Яадаг. Тийм. Эсвэл чи нөгөө фэнкшүүгийн хай мэдхүү. Фэнкшүүдүүлэх үү? Манай ээж бүр тэр хаяар фэн. Тийм. Яна. Зэлэг. За миний юу унтарлаа. Компьютер унтарчлаа. Ингээ ер нь дуусгая гэж. Намана тэгээд гоё юм хэлээд дуусгаарай. Баярлалаа.